Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ удирлын 38 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт нэгэн хүндтэй зочин энэ улсаас иргэнсэн. За сайн ууж ирөө. Сайн ууж ирлээ. Сайн сууцгааж байв. Сайн сууж байлаа, сайн сууж байлаа. Ханаас гараад ирв. Эврэгц хамгийн хойдлыг нэрс. За манай футбол токийн үнэн хочид цэнгэл маань Лондон хотод одоо Арсеналаа ямар ч байсан баталгаатай төрүүлэх хэмжээнд болгочоод тэгээд наашаа ирлээ те. Нилийн төхүүлчээл ирлээ. За. Суулгачтай дуусаагүй байгаа. За тэгээд англиас ирсэн шууд бэлгийг үзүүлээд эхэлнэ. За энэ болохоор бид сая бэлэг авчирсан. За энэ нь болохоор Английн хөлбөмбөгийн одоо BBC, ITV, Sky Sports гэдэг спортын телевизүүдийн тайлбарлагч нарын яг торгон агшнуудад хэлж исэн дөрвмөрт гэх юм уу те одоо агшнууд одоо байж байгаа жишээтэй. Гоё тайлбар өгөөд те. Тий 96 он түрүүнд бидэд харжсан 66 оны дэлхийн аваргын финалийн дараа Jeff Hurst үг тайлбар дээрээ за ингээд дууслаа үзэгчтэй гэдэг тайлбарыг хэлжсэн юм шүлгнүүд нь байж байгаа. Тий одоо ийм номыг бидэнд сайн Балж ах юм аа баярлаа. Тий одоо Балж ахын хэлжсэн ишлүүд нэг цуглалаа бичсэн байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд бас түүхийн явал гоё юм байна. Тоглолтоор байгаа. тоглолтоор. Тоглолтын яг ингээд шийдвэрлэх торгоо агшнаа тоглолтын төгсгөл шийдвэрлэх гоолуудын үед нөгөө нэг тайлбарлагчдын хэлсэн домогт одоо үгсийн цуглуулгууд ингээд орсон байна. Харьцуулж хэлсэн зүүр үг юм уу маш гоё тийм бэлц үгнүүд бол байна лээ тий. За тэгээд эндээс гоё хилц үгнүүд одоо тайлбарт маань орж ирэх байхаа. За баярлалаа. За ийм бэлгтэй ирсэн. За номын хүндээ тэгээд ингээд тавьчээ. За хэдүүлээ ярианда шууд ороод явъя. Ярих зүйл маш их байгаа. Өнөөдрийн дугаар бол маш их бэлдсэн графикч үнэхээр завгүй ойлгосон дугаар байлаа. За Paris Saint-Germain Bayern Авралын лиг хасгшээ шүгийн 4-ийн эхний тоглолт. Энэ ихтэй яг олон голтой болно гэж бодчихсан. Арайч ингэж орно гэж бодоагүй. Супер тоглолт болсон. 2-2 ч юм уу те. Энэ тоглолтын өмнөх футбол ток дээр би бол хэлсэн шүү дээ. Paris Saint-Germain талбай дээр хоёр голоос олон хийсэн. Нэгээс илүү голоор хожихгүй бол ер нь дараагаар нь эвгүүдэл гэж. Яасан нэг голоор л хожин лээ. Тэр юу вэ? Гэхдээ өөрснөө мэдчихэж байгаа баа. Гэхдээ яг нэг юу яах байсан те? Энэ хүний богино зай тоглох чадвар үнэхээр энэ дэлхийд ер нь нэгрүүл гэж бодож шүү би. Гэхдээ одоо зүүн зүгээрээсөө те. За зүүн зүгээрээс бол ойлгомжтой. Венисиусыг ч одоо яг энэ цаг мөчид баха ер нь бол. Гэхдээ ер нь Хвича Венисиус гэл цөөхөн хитэн хүн байгаа шүү дээ. Тийм. Яа, Джони шиг мөрөх юм аа ч удаа. Метр 70-тай л тийштэй одоо чөтгөрийн бага надтай гэдэг шиг юм. Джони мөргөөд идэв юм тий. Мэдрэмж штэ энэ бол. Bayern бас гол хийдэг чинь мөрөглөө цогтлоо. Бөмбөг хаана унахыг мэддэг юм байлээ. Тий. За ингээд энэ үйлрэлс цахилж байгаа да Майкл. Үйлрэл одоо сайн байсан. Энэ үйлрэл бүр сайн байна. Үнэхээр мундаг байна. Үнэхээр дараагийн үйлрэл энэс амар тоглоулаад явуулдаг таахгүй. Тий шүү дээ. Ер нь тийхээ өгөхгүй шүү. Илүү ч тоглож магадгүй. За энэ тоглолтыг зогсоо. Тэгээ одоод бүгд хийсэ энэ дээр. Энэ хоёр багт байгаа том одоод бүгд хийсэн тий. Гараа тэгсэн тий. Томруулсан л та. Дембеле өнгөрсөн жилийн Ballon d'Or. Барсагийнхан жоохон гайхаад биш гайхаж байх вэ? Юу яаж юм бэ лээ тий. Дембелег одоо ингээ Ballon d'Or аваад тэгээ ингэж цоорно гэж ерөөсөө бодоогүй. Янз бүр гэдэм үү төсөөлөөгүй ч хүмүүс байгаа. Зарим нь бол бас дуртай говодо модо гэсэн хүмүүс байна. Зарим нь болохоор Дембеле одоо ийм болчих гэж гэдэг юм тий. Барсад байхдаа яг ийм байгаагүй юм байна л. Сахилга бат арай болоогүй байсан л та. Ашраф ч тэгээд хариуд болсон дөрөв. Энэ арга болсон. Кэм. За ингээд 4-2 болсон. Энэ гоё үлдээж байгаа ардаа. Тий, ардаа гоё үлдээс. Оросд байж илүү, Украинд байж илүү. Хвича чинь коронавигоор тэгээд нөгөө төлч мөнгөний өгч чадхаагаад Рубен Казан тоглож байсан байхгүй юу? Рубен Казанаас тэгээд Наполи рүү. Наполи рүү 10 саяар өгөөдөрсөн байхгүй. За ингээд Дембеле 5-2 болчихсон. За ингээд энэ цааш явж өхнүүдээ гэсэн чи харин. За яалцгүй Дембеле ийм л болчиход байгаа. Би нөгөө тайлбарлагч Насарууга за ер нь хагас гişэ хамгийн олон гоолтой рекорд боллоо шүү гэд энэ гол орсны дараа чарт бичсэн.
Тэгээ нөгөө өгүүлбэрээ бичээд бас нэг тайлбарлагч маань дэлгэцээ харж байгаа хооронд зэгцтэй юм шиг гэдэг нэг найруулж итэл 5-4 болцсон. Тэгээ дахиад ихнээс нь найруулсан. Яа энэ энэ зангалт бол амар тий. Амар. Энэ дамжуулалт супер, эхний хүрэлт супер. Энэ бас манай Испани эмэгтэй шүгч Ла Лигийн. Тий. Тэгээд энэ нөгөө нэг Классик. юу юм бэ штэ. Диаси чинь бид нар нөгөө Ливерпул Диасиг явуулаад айгүй буруу юм хийсэн ийм гоё тоглогчийг явуулчлаа гэдэг нэг тийм яриа гараадсан да бид нар тий. Тэгээд бид нэр бүгдээрээ тэгж яриадсан. Тэгсэн чинь бас саяхан би нэг тийм тайлбар олж үнслээ. Диас чинь бас нэлийн өндөр цалин өссөн юм байна штэ. Тэгээ дээрэс нь бас өөрөө нөгөө нэг явъя гэдээсэн. Үгүй өндөр цалин бол нэлийн өндөр өссөн юм байна. Ливерпулээс. Зүг. Тэгээд Ливерпул үнэхээр бас боломжгүй болоод явуулсан юм байна шүү. Тэрс нэг тийм Ливерпулийн ийм гоё тоглогчоо танихгүй явуулцдагч баг бас биш байлгүй дээ тий. Тэмдэглэхгүй байх тий. Хьюз ч одоо хамгийн гол нөгөө нэг яг таамаглагч шүү тий. Альж байрлалаас ямар ч үйлдэл хийж болох үү. Тийм одоо аюултай учраас ингээд баг тоглож байгаа багт асар том давуу тал. Портууд багтаа Ливерпулийнхаа эсрэг ер нь бол өөрийгөө харуулаад тэгэл Ливерпул авсан шүү дээ. Дараа Шууд дараа зам. Нөгөө Челсиг эсрэг саалах сайн тоглоод Челси авчдаг шиг. Тий. Базалдах. Бройн ч гэсэн Челси эсрэг сайн тоглосон шүү дээ. Бельгийн Генк гэдэг та. Тэгээд авсан шүү дээ. За 5-4 энэ бол ерөөсөө рекорд аврагуудын лигийн хагшигшээ шатанд нэг тоглолтод 9 гол орно гэдэг бол рекорд. За аврагуудын лигт харин хагшигшээ шат байтугай зүгээр тэрийг тооцохгүйгээр ер нь аврагуудын лигийн тоглолтод хамгийн олон гол орсон рекорд бол 12 байдаг. Баер нь 2 байж тий. Дортмунд Леги Варшавыг 8-4-өөр хожиход 12 гол орсон. Тэр Барса Баерн ямар тод харагдав. Ялгаагүй л шүү дээ. Яагаад чам тод харагдаад байна. Монако, Депортиво хэдэн он юм? 2003-аас 4 оны Депортивогийн Монакогийн сайн явдаг жил шүү дээ. Финалд Тийм нөгөө финалд үлдэх тийм Дишам байсан тий. Морентес Дишам. тэгээд энэ Дада Прошо энэ тоглолтын дээр покер хийжсэн санагдаж байна. 2003 оны намар олж. Тэр үеийн Хорватын жинхэнэ супер 9 нэр. Дада Прошо. Депортивола Коруна тэр үед Ладигтэйч том байсан. Том байсан. Тэр За тэгээд Баерн Динамо Загребыг 24-өөс 25 оноор 9-2-оор. За энийг бол санаж байна. Хари Кейн хэтрийхэд ийм тоглолт. Тэр сүүлийнх нь бол нэг сайн санахгүй байна уу. Барса Баер. За Барса Баерныг бол манай элдий зүйл санахгүй байх нь аргагүй. Зөв. Санаад ч Энэ нөгөө Ковчино солилцоор орж ир 2 гол оруулдаг мөн тий. мэдхгүй гинэ. За Элдий царайг нь арч л та. Тэг мэдхгүй үстэй. Юус мэдхгүй. Coutinho гэж байсан юм уу? Тэр. За 9 гол орсон. Сая бол ингээ 9 гол орчихсон. 9 гол орсон аврагуудын лигийн түвшинд 10 тоглолт байт юм байна. Сая бол 10 дахь нь бүртгэгдэж байгаа. За бид эдийн санаж байгаа тоглолтуудаас гэх юм болвол Хагшигшээгийн бол рекорд. хагшигшээгийн бол рекорд хамгийн олон голтой тоглолт болсон. Тоттенхэмийг 7-2-оор Баерн хождог 19 оны тоглолт байж байна. За Бенфика Барселонагийн нөгөө 5-4-өөр дуустдаг 25 оны 1 сарын тоглолт 9 голтой тоглолт. За Парис Сен-Жермен Ливерпулийг 7-2-оор хоцсон байна. Барса сая 3 сард Ньюкаслыг бас 7-2-оор хоцсон. Энэ бас 9 голтой тоглолт. Тэрийг бол санаж байгаа юм. Тэрийг санаж байна уу? Тэг би өөрөө тайлбарласан. За ийм гих мэтлэн аврагуудын лигийн тухайд олон гол гэдэг талаас нь ингээд хэлээ ингээд мэдээлэл бол бэлдсэн. Дахиад за одоо энэ бол юутай Байерн Мюнхентэй холбоотой довтлооны гурвал буюу аврагуудын лигт аврагуудын лигт биш ер нь Европын 13-аас 14 метрлээс хойш хугацаанд довтлооны гурвлууд нийтдээ тэр үлрэл хэдэн гол оруулсан гэсэн сая энэ тоглолтын араас Луис Диас, Хари Кейн, Майкл Олисе гурав нийлээд 100 дахь гоолынхаа босгыг авлаа. Энэ яг миний мэдэх хамгийн амар гурвлууд л байна. Тийм байна. Уусаа төвшөөтөр нөгөө бүнцлэгийн хөтөлбөрн дээр байнга ярьдیں۔ Одоо энэ гурав бол ер нь одоо BBC те MSN хоёр бол ойлгомжтой амар гурвлууд байсан. Тэрнээс хойш ер нь ялтчгүй супер гурвал болчлаа шүү гэдэг. Би энд бас нэг амар гурвал байсан гэж боддتي. Анри, Ето, Мессигийн гурвал бол бас Сон юу? 8 бас Тэр яг нөгөө амар сайн. Месси нөгөө дөнгөж 9 рүү баг ороогүйсэн л гол нь олон биш байсан болохоор эдгээр шиг олон биш. Тэр бол бас амар гурвал байсан гэж би. Тэр гураас гоё энэ болохоор болохоор шүү тий. юу ш баха 13-аас 14 улирлаас хойш. Би бас нөгөө Месси, Мане, Салах,
Фермини 3. Тэр гурвал бол бас амар гурвал гэж би боддтой. Тэг яг голынхоо тоог нь тоолонгууд ялтчихгүй ингээл. Зур хүрэхгүй энэ нөгөө гурав нийлээд. Манчестер Юнайтедийн Тевез, Кристиано Роналдо, Руни гурав бол бас амар гурвал байсан санагдтыг тий. Бербата нэмэгдэн тэр. Зүгээр их голоос бусдаар тиймд нөлөөлж Амар гурвлууд ер нь зүрхэнд орсон гурвлууд байж шүү тий. тийм хоорондын ойлголцол тэр зөндөө байсан гоо. Тэгэхээр энэ 15-аас 16 онд Барселона аль шүгийн 8 хөрлөө. Төрүүлснийхаа дараа жил Атлетико тусалдаг. тэгсэн гэхэд амар шүү 131 гол оруулна гэдэг. Требл хийдэг удирлаас олон гол хийсэн юм биш тийм үү тий. 15-аас 16 оны удирлаа. Зөвхөн Суарес гэхэд 59 гол оруулсан амар байж байгаа жишээтэй. За энэ 3 сая Харакейн, Диаз Олизо 100-ийн босго. Саяны тоглолтын араас бол ингээд авж байгаа юм байна. За нэмээд дасгалжуулагч Луис Энрике Аврагын лигийн түүхэнд түүний хувьд 50 дахь хожил авсан. 77 дахь тоглолтод оролцож 50 дахь хожил авсан. Хамгийн цөөн тоглолтод Гвардиола рекордыг эвдлээ. Зизу 84, Диего 86, Мауриньо 92. За одоо бас л супер 5 дасгалжуулагч харагдаж байна тий. ингээ 2 жил дараалаад гэхдээ топ 8-д бол орж чадаагүй мөртлөө өнгөрсөн жил дөрвөлцсөн жил бас дахиад дөрвөлгээл явчихсан тий. Яг ч том дасгалжуулагч нар том гурвуулуудын тухай, том багуудын тухайд ярьж байна да тий. Барса дахта Луис Энрикес олон хожил авсан. Аврагын Авсан. олон хожил авсан. Тэр нь ч бас нөлөөлж байгаа юм байна л да. Мундаг зүйлтэй нөө нь бол тий. Пеп ч гэсэн тэгэл одоо Барса Байерн, Сити гээл дандаа том багууд дандаа л дээшээ явдаг. Зиданы Реал, Симеоне тэгтэл одоо Атлетиког ийм л амар хэмжээнд авч явж шít. Тий. Луис Энрикегийн дасгалжуулагчийн одоо замнал гэх юм уу гэхдээ айгу сонин бас замаар явчихсан. Ягаад тэгэхээр нөгөө Барсад ирж исэн юм сандын. Рома Селта хоёрт ажиллаж хагаад. Тэгээ Барсад иржсэн. Ялангуяа Селтад байсан дасгалжуулагчийг тухайд авч байгаа нь яаж байгаа юм бол гэдэг ч юм уус айгу олон гайхчихсан л та. Луис Энрикег нөгөө нэг гадналд үнэлэхгүй байсан тий. Ер нь жоохон тийм хүлээлт бага ирсэн. Селтагийн тэгээд нөгөө нэг одоо сүүлийн 10 жилийн нэг доктортой тоглож эхлээгүйсэн тий. Эхлэв үү? Тий. Яг спас л байсан. Одоо бол Селта бол бас жоохон дундаж доктортой баг шүү дээ. Ромад ч бүр нэг улирлыг зүгээр дуусгаж өгдөг. Тийм хөдөлгөөл болоогүй хавар ирлүү те. Нэг тэгжсэн. За тоглолт холбоотой статистикуд бол ингээ болоо. Одоо гол нь яриараа орох гэдэг. Саяны тоглолтын дээр мэдээж одоо 5-4 бол инхээр өмнөх тоглолт дээр ярьжсэн. 2 голын зөрүү чухал шүү гэдээсэн. Тэгээд уул нь бол 5-2 болгосон шүү дээ. Тэгээд 5-4 болчлоо. Одоо Алианз Арена бол бас л Эден Европын хамгийн хүнд талбаанууд. Нэг хэдүүлээ одоо за өмнөх энэ саяны болсон тоглолтоос гадна одоо хариу тоглолтноор яах вэ гэдэг гол яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. За холлоос ирсэн хүний үг сонсогдсон. За тийм. Энэ тоглолтын дээр нөгөө 5-2 болсны дараагаар одоо нөгөө нэг мэдээж тоглолтын үр дүн бол 5-4 болчихж байгаа шүү дээ тий. Тэгээд тоглолтын одоо нөгөө нэг ингээд моментум нь одоо Парист ингэж явж байгаад хурдан ингэж Байерн руу ингэж одоо ингэж шилжээд ингэж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Ерөөсөө ингэж 5-2 болгоод за нэг 10 гаруй минут 15 минутын дараа 5-4 болчихж байгаа шүү дээ тий. Тэгэд энэ хооронд болохоор яг нөгөө нэг ингэж одоо Мориньогийн одоо хийдэг шиг тоглолтыг нөгөө нэг ямар үед контролдох вэ гэдэг тэр контрол яг Парист бол дутагдж байна гэдэг. Тэр нь зүгээр яг ямар шалтгаантай юм бол гэдэг талаас нь хүмүүсд бол яриад байлээ л дээ. Тэнгүүт яг хөө зүгээр гол нөгөө нэг бас төвлөрж одоо ярьж байгаа нэг одоо чухал зүйл нь гэх юм бол нэгдүгээр бол төвийн агаас хамгаалтан дээр тэгж контрол хийх тийм туршлага бас дутагдсан юм уу да гэсэн юм ярьж байна. Өнгөрсөн үеэрлэлт бол төвийн гурвал дотор одоо нэг Руис бол амар том Руис тий. Тэгээд Руисийн тим одоо тоглолтыг нөгөө нэг контролдох тий. Тэр одоо чадамж бол яг энэ үйлрлийн Парист бол дутагдж байна гэж одоо хинжил хэрвээ тим контролдог хүн одоо Родри шиг ч юм уу тим хүн талбай голд ирсэн бол ийм хурдан одоо нөгөө тоглолтыг эргүүлэхгүй гэсэн баг. Тэг яг энэ хоёрын хэлж байгаа шиг тоглолтыг бол тийм контролд хүнтэйсэн бол 2 мөний зөрүүд хангалттай дуусах боломжтой байсан. Одоо эргээд одоо яг ингээд Алианз Аренад очиход бол тоглолтыг удирдах чадаагүй дуусгасандаа Луис Энрике харамсах үедээ гэсэн тийм одоо дүн шинжилгээнүүд бол явагдчих. Энэ жил чи Руисийн оронд хэн гараад байгаа вэ? Варен Заир Эмери гарч байгаа. Гэхдээ Руис гэмтлэхгүй байгаа хэвээр.
Сая сэлгээр орсон. Тийм тэгээс нөр яг улирлын дундэр гимтэй бас янз янзаар Форм орж хараад байна. форм бас олохгүй байгаа. Заир Эмирэ бол бүтэн тоглож байгаа шүү дээ. Тийм Заир Эмирэ бол Ер нь баг амрахгүй байгаа. Тэгээд яг энэ ч нөгөө нэг Заир Эмирэ тэгээд Жо Невиш хоёр ч хоёулаа 20 өрөөг нөхдүүд шүү дээ тий. Тэнгүүт яг энэ дээр бол талбайн төв туршлах хэрэгтэй гэдэг юм аа. 30 настай хүн бол ер нь бол гоцоожих хэрэгтэй гэдэг байхгүй гэдэг зүйлийг л одоо яг яриад байна. Тэр талбайн төвийн гүний тулгуурын анх самгаалтан дээр тий. Тэгээд Жон Оби Микелийг л яг л 3-1 гингүүт л оруулаад ирдэг. Яг 3-1-ээр нь дуусгадаг байсан тий Жон. нэг тийг болоод 75 тухайн толох бол Жон Оби Микел ингээд зогсож идэг байсан шүү дээ. Дурлалын 3-аас нэг нь авах нь гээл тий. Тэгэл яг тэр үр дүнгээр нь дуусгав. Тэгэл төгжөөл нэг тийг бол нэг тийг, хоёр тийг бол хоёр тийг тэгэл дууссан. Сүүлд нь Неманя Матич яг тэр ажил хийдэг байсан. Тий тэгдэг байсан. Тэгээ яг нэг тийм контролтой хүн болол сая бол дутагдлаа. Тэрийг одоо мэдээж яг нөгөө нэг гаднаас нь дүгнж ярих амархан л та. Зүгээр хэлж байгаа санаа нь бол тэр Луис Энрике тэрэн дээр нэг жоохон Фабиан Руизийн солилцоог ч юм уу тэр контролдох юм байгаа жоохон оройтулсан болов да гэдэг зүйлийг бол хэлээд байгаа юм. Одоо тэгээд энэ тоглолт 5-4-оор одоо дуустны ачаар Ален Заренад бол тэгэл жигхэн гол бор орно шүү дээ. Одоо аль баг нь бол хэдэн ч гол оруулах чадхаар шүү. Яг энэ нөхцлөөр ингээ харах юм бол тэгээд одоо нэг бөмбөгний илүү байгаагаа Парис Сен-Жермен Ален Заренад очиод хамгаалах гэж оролдвол өстө буруу юм болно. Буруу болно тийм. Тэгээд одоо тоглолтоороо тоглолт дуусгах хэрэгтэй. Бас л ер нь доор аж 4-5 гол орж магадгүй шүү. Тийм. За байг гэхэд л одоо 2-2 уу 3-2 уу гэдэг л асуудал болно шүү дээ. Тэгээд бас энэ сонин цагийг харахаар Фабиан Руис Заир Эмирийг тоглуулж жагаад Руисийг солиод оруулаад 64 дээр оруулаад 65 дээр 68 дээр хоёр дараалал алдсан. Тэгэхээр нөгөө Заир Эмиригийн болж исэн тоглолтыг унагсан гэхүү эсвэл формгүй байгаа Руисийг оруулж ирэхээр яг тэр нэг моментийг алдал тэн дээр гарч ичл байгаа мэн л дүү ягсан болтон дээр. Тэгээд дээрэс нь Парис Сен-Жермен бас эсрэг бага нэг юм баг зэргийн паникнд оронгууд бас яг тэрэн дээр нь ерөөсөө бүр ажиллаад бүр тэр чинь оноос алдаг баг байлаа шүү дээ. Парис Сен-Жермен. Тэгэхээр Баерны хувьд ч гэсэн маш анхааралтай байхгүй бол хэрвээ анхаарал алдах юм бол ямар нэг хаалгачийн нэг буруу үйлдэл ч юм уу хамгаалагчийн нэг алдаа гаргах юм бол тэрийг ерөөсөө шууд шийтгэл явуулчихна. Маш эвгүй шүү дээ. Тэгэл ноёр нөгөө хийдэг юм их юм бол тоглолт эсрэг нэг чаалт байхгүй тий. Энэ тоглолтын дээр чи ингээд хаалгуулсан баг 10-11 цогцолтын 9 гол болчихж байгаа байхгүй тий. Сафонов нэг өнөө 2 хаалт хийсэн. Нийлээ 2 хаалт. Гэхдээ тэр голууд бас хаахын эцгүй зөвлөтүүд байлаа. Амар юм явуулж илээ. Ер нь эвгүй. Одоо тэр Дембелегийн тэр ч гэсэн гинт хүний одоо хоёр хөлний хоорондор тэр шонгийн тишээ явуулчихна гэж. За яг манай ахын реакц бас тодорхой хэмжээнд удаашрсан билээ. Тэгээд энэ тоглолт бол яг дууссан үед нь л дууслаа гэхгүй болвол эцсийн мөч хүртэл аюултай байлаа. Тийм юу ч болж магадгүй тийм. Тэгээ гол нь яг өнөөдрийн байдлаар бол одоо дэлхийн хөлбөмбөгт хамгийн шилдэг товтлоготой л хоёр баг байна шүү дээ. Ерөөс хөлбөмбөгт Шигшээ баг, Клү бүгдийг нь оруулаад яг өнөөдрийн байдлаар. Тэгэхээр ер нь саяны чиний хэлдэг чинь юу юм шүү дээ. Энэ хоёр багийн эсрэг үр дүнгээ хамгаална гэж бол угаасаа хэцүү юм шүү дээ. Тэгээд дээрээс нь хоёулаа ингэж довтлдог хоёр баг бол аль нь ч хамгаална гэж тоглохгүй. Ерөөс аль нь довтлоод дуусгах гэдэг л юм байх юм байл. Харин яг зүгээр хэрвээ Баерн одоо үр дүн аваад тэргүүлээд эхлэх юм бол харин тэрэн дээр Винсент компаниар нүүдэл хийж магадгүй байх. Ягаад гэвэл одоо Леон Грецка ч юм уу тэгж бас талбайн төвд нуруутай. Тэгээ бас нэг тоглолтыг контролддаг тэгээ нураадаг тоглогч нараас Баерн бас байгаад байгаа байхгүй. Ер нь Паулович Кимих хоёр ч бас өөрсдөө хамгаалтын сайн шүү дээ. Тий. Нэгтэл та нэгт тий. Нэгттэй. Тэгээ 5-2-оос 5-4 болгоцсон багийн сэтгэл зүй бас өөр ухаа тий. За тэгээд маргааш пүрэв барагч хэлж шин. Тэг 3 цагаас PSN 2 сугаар энэ хүү тоглолтын хариу тоглолт гараад шууд амжуулагдаад очсон баг нь Будапешт руу финалийн тоглолтод оролцуулна. За тэгтэл ер нь баг энэ жилийн баг финал нь энэ тоглолт юм шүү дээ. Гэ хэлчихэл одоо энэ олон юм ер нь хамгийн том хамгийн аюултай тоглолттой байгаа л хоёр баг л да тий. Тэгээд нөгөө талд хамгийн одоо аюултай бас хамгаалттай нэг гол ч юм уу нэг бөмбөгний илүү гарвал тэрийг үр дүнгээ хамгаалж чадах хоёр баг байгаа даа ш нөгөө талд. За тэрийг харцгаая. Нойлын цаасыг ёстой нэрээ Борошог оруулсан. За Атлетико Мадрид. Сайн эхлүүлсэн. Тоглолтын эхлэлийг бол мундаг эхлүүлсэн шүү. Яа, Хулиан Алварезийн ингээд ямар ч нөхцөл байдлаас хаалга руу цогтөг нуур чадварсан. Энэ Алварез, Гризман хоёр бол чимээгүй байгаа юм асал шийдвэрлэх юм хийдэг л хоёр тоглогч шүү дээ. Тэрийгээ ч харуулж байгаа юм тоглолт дээр. За ингээд
энэ дээр Арсеналын прессинг амжилттай болсон. Прессинг амжилттай болсон. За харин хооронд аятайхан харилцаа тарин нэгнийгээ суулж өгсөн пенальт болсон гэж. Тэгээд хагас гişэд нөгөө Аргентин хаалгач Муссо их сайн тоглосон. Чүгэн юм тий. Тийм энэ дээр бол тэгээ Облакийг л гаргаж лээ л дээ. Гэхдээ ер нь Облакийн нөгөө нэг яг ид үеийн байр суурь жоохон буурж байна. Буурсан. Яг Нойер шиг ер нь Анхалгүй яа. жоохон гаширцсан л. Хулиан Тэгээ Облак ч ер нь пенальт хаадгүй юм да. Би бол Облакийн пенальт хаадаг. Ер нь санахгүй. Энэ Атлетико бас олон боломжууд алдсан. Гризман энэ тоглолтын дээр надад гол оруулах боломж маш их байсан. Тэгтэл би ерөөсөө оруулж чадсангүй. Хариу тоглолтын дээр би заавал гоолно гэсэн байлээ. Гэж ярьсан л. Гризман ч айхтар. Чон штэ. Яг нөгөө Гризман нэг тийм өөрт нэг юм зай байгааг харчиж. Тийм. Голдох боломж байгааг харцсан байна. Тэрийг ашиглаж чадаагүй юм саях тэр. Тий сая яг энэ дээр гардаг ш тэр. Габриэлийн нөгөө нэг ингэж нуруунд дээр байдаг. Тий тэгмүүд яг нэг юм хий гараад байна гэдгийг бол мэдсэн байна. Тий одоо энэ 2 дугаар үеэр ч бас нэг хөндлөвч ом дээр би энийг яг ашиглана гэдлээ. Тий. Гризман хөндлөвч ондог. За 2 дугаар үед бол Атлетико бүр илүү довтлсон. 2 дугаар энэ тоглолтын 70 минут хүртэл бол тоглолт эвгүй байсан шүү. 70 хүртэл бол Атлетико тооны харьцаа илүү болгочихгоо л байсан. Одоо энэ нөгөө нэг юу ондог? 90 ондог штэ. Тий. Гэл онжаа. Тэгээд эсвэргээрээ Арсенал яг ингээд ямар ч товтлооны эсрэг бас зогсож чадах тийм хамгаалттай баг юм л да. За ингээд тоглолт ингээд 70-аас хойш бол харин илүү баланстай болоод тоглолт юм л бол Арсенал тал руу ер нь шилжсэн. Тэгээ энэ дээр бол уг нэг сайхан юм гарч ирсэн алдсан. За тоглолтын төгсгөлд за ингээд хиддэн зохиолд явахын хувьд бол явсан. Энэ дээр нөгөө торгуулсан зохиолд гарч ирэх нь үгүй юу? Ийм бейсик хэсэгтэр нэг яриа гарч ирсэн. Молина нэг амар зогсон шүү дуусч. Би энэ яа голын боломж. Тоглолтын үндсэн цагийн статистик нэгээр дууссан. За XG expected goal нь бол 221, 151. За цохилт оновчтой цохил бөмбөг эзэмшил. Энэ тоглолтын дээр харин нэг ажиглагдсан юм харин хамгийн сүүлийнхэн дээр Арсеналыг ер нь болонгийн цохилт хийлгэсэнгүй. Болонгийн цохилт гараагүй те. Өөрсдөө гол нь бөмбөгтөөгөө сайн тоглолоо. Өөрсдөө илүү довтлоо. Арсеналыг тэгж чөлөөтэй одоо торгуулийн талбай ойролцоолж чөлөөтэй бас байлгасангүй. Атлетикогийн хувьд бол тэр яг 90 минутын даалгавар бол биеллээ тийм. 6 болонгийн цохилтын нэг нь бол болсон тийм. Болоод тэгээд торгуулийн цохилтоос тоглолтыг тэнцүүлсэн. За классик хасагдах шатны тоглолт болсон. Нөгөө талд бол одоо дэлхийн супер довтлогоог хоёр баг үзүүлж байгаа бол энд бол дэлхийн одоо супер тактикийг хоёр баг үзүүлээд байгаа. Тэгээд яг би ингээ бодохгүй юу. Энэ Арсенал, Атлетико энэ хоёр одоо хамгаалт сайтай хоёр баг маань хоёр довтлогоо сайтай хоёртойгоо холилдоод хоёр талд орчихгүй дээ. Тэгсэн бол гоё байхгүй юу гэж бодохгүй. Тэгсэн чинь энэ талд нь хоёр довтлогоотой, энэ талд нь хоёр хамгаалт сайтай нь орцсон. Тэгээ финалд бол ер нь хамгаалт сайтай л ер нь явах гад байдаг шүү. Нэг тэгтчихдээ шүү тэр финал чинь. Тийм одоо тэгээд гэтээ нодлон Paris Saint-Germain 5 тэгсэн л те. Тэр нодлон бол тэр манай Интер дээр тэр нь үйлчлээг. Тэгээ саяны тоглолтын ингээ статистикийг харахаар Paris Saint-Germain Bayern-ы тоглолтоос илүү олон зогсон байгаа байхгүй. Paris Saint-Germain Bayern-ыг чинь 22 3 зогсон хоёр баг нийлээд тэгэхэд энэ дээр чинь баг 30 руу төгөж зогсож байгаа. Яг голын магадлалыг нэг харьцуулах юм бол заа нэг ганц нэг ил зөрүүт. Тэгэхээр яг нөгөө нэг боломжуудаа ашиглаагүй л гэдэг ялгаа бас их гарч ирсэн л да. Одоо энэ дэр чинь Атлетико боломжуудаа бүгдийг ингээд ашигласан бол магадгүй бас олон гол оруулахоорс. Энэ дэр чинь нөгөө тоглогчдын ур чадвар харагдаад явж байгаа тий. Тэр нөгөө хоёр багийн чинь ур чумын гурвуулууд аимшиг юм байна тий. Харин тий. Ер нь бол яг зөв. Түшгэл амар байгаа байхгүй. Одоо тэр ингээл Хивичагийн оруулж байгаа хоёр гол Дембелийн тэр дуусгаж байгаа. Нөгөө Баярны тэр Луис Диазын тэр тооны харьцааг 5-4 болгож байгаа гэж бол цэвэр класс байгаа байхгүй тий. Хивичагийн тэр ойсон мөнгөний тэр холоос ирж нэмж хийж байгаа энэ тэрийг болоод одоо Наатлийн Арсенал Атлетикогийн нэлээд тоглогчд бол хийхгүй байх магадaltaй ш. Гадуур нь яваад шүү гэдэг шиг. Манай Дего Симони хэлсэн мэл шүү дээ. Би тэр 5-4 чинь бол нэх яахгүй нөө. Яг хүмүүст гоё тоглолт болсон баг. Гэхдээ ийм хамгаалттай баг бол байж болохгүй авруудын ягс гшэд гэж л. Нодлон тэгээд Интер ч гэсэн агуу хамгаалттай баг маань сөхөрцөн юм да. 5 тэгдүүлээ. Яг үзэгчдэд л гоё байсан баг. Тэрнээс чи ийм юм байна гэж юу ах. Сая бол ерөөсөө Арсеналын энэ үйлрэлд эсрэг багаа ийм чанартай довтлогоо олныг хийлгэсэн 90-бээрээ хоёрт орж ирж байгаа юм. 12 сард Астон Виллад 252-тай голын магадлал XG өгсөн. Сая
221-тэй. Энэ бол Арсеналын нөлөөлөл хийсэн нийт тоглолтоос 2-т орж ирж байгаа. Эсрэг багийнхан тоглолоор. Нэг зүйл байгаа. Тэрний үг гэхээр энэ хоёр баг хоёулаа нийтдээ энэ үлрэлийг хиддэг тоглолт байна. Арсеналын 57, Атлетико Мадридын 55 дахь буюу Европын топ 5 лигийн нийт хит одоо за 100 гаруй баг байгаа гэдэг бодъё. Тэр багууд дотор хамгийн олон тоглолт хийж байгаа хоёр баг. Арсенал, Атлетико хоёр сая хоорондоо ингэж таарч байгаа. Ачаал бол мэдээж бас энэ донд бол байгаа. Тэгтэл нөгөө талд Баерн бүтэн сэлгээ гаргаад сая Бундслигагийн дондор тоглож байна. PSG бол бүр өргөдлөгөө тоглолтоо хоошлуулчих гэсэн. Ураараа штэ. Атлетико сэлгээрэл тоглоодох шүү дээ. Ла лигт. Харин Атлетико сая амраасан билээ. Нөгөө Барсагийн дундуур ч гэсэн баах хүүхдүүд гаргацсан шүү дээ. Тэнгүү сая одоо тоглолтоо тоолонгот ерөөсө хамгийн ачаалттай байгаа хоёр бол Атлетико, Арсенал хоёр юм шүү гэдгийг бас нэг энэ дундуур Атлетико нөгөө дөрөвт угаасаа л ойлгомжтой юм чинь. Ер нь сүүлийн 1 сар баг сэлгээр тоглоод л шүү. Харин юу ахаа. Тэгээд дээрэс нь Атлетико, Арсенал хоёр аль аль нь цомын тэмцээнүүд аюул сайн тоглосон. Одоо Атлетико Мадрид финалдсан тий. Копа дель Рей Испаний цомын финалд очсон. Арсенал нөгөө талд нь дөрөвт очсон. Тэгээд нөгөө лигийн цомынхаа одоо финалд нь очиж энэ ч юм амар олон тоглолт хийж байгаа сарахгүй аргагүй. Дээрээс нь Арсенал одоо хайж болохгүй байна л да Премьер Лиг. Нөгөө гуравтайгаа харьцуулахад нөгөө гурав нь хувь зай ойлгомжтой болсон. Тий, Арсеналын чинь одоо эцсийн мөч шийдэгдэх гээд байгаа тийм. Нэгэн сайн мэдээ байгаа нь Букая Сака иргэн гимтлээсээ ирсэн. За Букая Сакагийн нөлөөг аваргуудын лигт харах юм бол түүнийг байхад багийн гоолын дундаж 2.6, эзгүүд 1.5, XG гоолын магадлал нь 2.3-аас 1.8 болж эзгүүд нь бол буурдаг. Нийтдээ энэ 8 тоглолтыг Букая Сака хийсэн. Түүний эзгүүд 4 тоглолтод бол ийм тарах үзүүл. Тэгэхээр ер нь бол Сака өөрөө байх нь Арсеналын довтлогонд мэдээж маш том нөлөөтэй. Яг тоон дээр цаасан дээр буулгаад харах юм бол яг ийм дуу гарч байна. Зүрх үе шүү. Яг цагаа болж ирүүдэд. Сака харин яг цагаа болоод ирчих шиг боллоо. Нэг сар болсон уу? Сар бас. Тий, тэгээд сар дамгцсан тагдаг шиг. Сарын өмнө ч гэсэн бас бэртлүүд байгаад ирж очиодсэн. Энэ үлрэлийг одоо Арсеналд ердөө 5 тоглолт байна. Энэ 5 тоглолтод тэгэл хожчиход 2 том цомд төрүүлэх гээд байна. Дэлхийн их гээд байна тий. 5 л тоглолт байна. Тий. Энтлийн 3 ч ингээ харахад бол айгүй жижигхэн 3 баг шүү. Burnley юу үлээ. Тэрийг 2 дугаар хэвтер яриа. Үргэлжлүүлээ. 5хан тоглолт байна. Хожоол аврагуудын лиг, Премьер Лиг. Тэгээ Сакаг харин нэг сар мар болсон болохоор бас форм яах нуу гэсэн за Премьер Лиг дээр яриа тий. Фулхэм дээр би тайлбарт нарахад бол ямар ч гэмтээгүй юм шиг л харагдчихлаа. За нэг үсэн юугаа Арсеналын юугаа цуурлаа яриа. Арсеналын тоглолтын талаар. Энэ болохоор Арсеналын хожигдлгүй цуврал байгаа. Энэ үлрэл аврагуудын лиг хийснээс хойш 13 тоглолт дараалаад хожигдоогүй явж байна. Энэ бол өөрсдийнхөө клубын рекордыг давтсан үзүүлэлт болсон. За өмнө нь 2005-аас 2006 оны 4 сарын хооронд тэгэд 13 тоглолтод хожигдоогүй байжгаад финалд Барселонад хожигдсон цуврал зогсож ирсэн юм. Тэр жиж одоо гол алдсан гэдэг лөө. Одоо тэр олон клин шитийн дарааллыг хараа тэр 2000 хэдэн он. Тий, яг тэр 10 тоглолт дараалал гол алдаг. Тэр энэ 5-6 оны үлрэлийн тий. Тэр одоо рекорд гэж явдаг байхаа юу. Тий, одоо лигийн нөгөө хамгийн цөөн гол алдсан тий. 20 жилийн өмнө Арсенал аврагуудын лигийн финалд үлдэжсэн. Одоо яг 20 жилийн дараа яг дахиад финалд тоглох гэдэг байгаа байхгүй юу? Уг нь. Тий. Тэнгүүтээ яг энэ үзүүлэлт энэ бол яг хамгаалалт нь маш чанга байгаа байхгүй юу? Довтлогоо жоохон суларсан байсан чинь Сака ирчлээ. Ирчлээ. Тий. Тэгээ одоо харин үзүүл үзэх гээл байгаа байхгүй юу? Тий. Яг л цаг хугацаанд бол яг хасагдах шатны тоглолтуудыг харангуутыг ойролцоол харагдаж. Сака байхгүй ангууд үнэхээр довтлогоо яалцгүй дутаад ирсэн. Тэр Вириалтаасаа хариу тоглолтын дээр үлүүдээ нөгөө торгуулийн цогцолтой алддаг Вириал. Тий, Йенс Лемон Рикельмегийн цогцолтыг хаадаг. Гэтэ яг нэг бүр нэг довтлогоогүй болоод бүр гол хийж чадхаа байж явах үед Хаварц гэмтлээс ирээд бас хэрэг боллоо. Тий. 2-3 тоглолт аварцсан тий Хаварц. Тэр чухал гол ер нь нэлээд орсон шүү. Тий. Гүн нөгөө Мадуке ч хүртэл 2-3 тоглолт аварцсан шүү дээ. Тэгсэн тий. Ээлжлээл ингээл яваад байна тий. Тэгж байгаа Сака нүрээд ирлээ шүү. За өнөө шин Emirates Лондоны тэнгэр дор хэрхэн тоглолт өрнөх. Одоо бол
түрүүн бид өрөөндөө асуусан л та. Гэхдээ яг асууя. Аль нэгийг сонгох гэвэл алийг сонгох? Аваргуудын лиг үү, Премьер лиг үү? Премьер лиг. Тэгээ одоо юуны үед бол Арсеналын бүх фэнүүд бол баг ихэнхдээ баг тэгж бодож байгаа. Тий. Яг. Аваргуудын лигт илүү том тэмцээн юмс тий. Яг хоо юу ш одоо ингээд харах юм бол бол ганцлалт болчихсон тий. яг Премьер лиг төрүүлж байгаа зүгээр одоо альч оны альч баг бол тухайн Премьер лигийн хамгийн сайн баг л бүтэн улирлын турш сайн байсан. Аваргуудын лиг цомын тэмцээн бол бас яг тухайн момент шийдэх гэдэг тал байдаг тий. Тэгэхээр үнэхээр яг сайн байсныг харуулах юм бол угаасаа яг Премьер лиг төрүүлж ижил үнэхээр сайнага батлна гэж л одоо олон хүмүүсэд үздэг юм байл л тий. Тэр утгаараа Премьер лиг сая ер нь хоёуланд нь төрүүлмээр л байгаа л бахал та. Тэр ч ойлгомжтой. Лиг зүгээр сая аль нэгийг сонгох гэлцсэн баггүй. Зүгээр нэгийг сонгуул ирэмбэл гэдэг шүү дээ гэсэн. Чи бол аваргуудын лигийг сонгох юм уу? Би бол одоо зүгээр ингээд дараа нь 20 жилийн дараа ярихад Арсеналын аваргуудын лигийн анхны цомл илүү ач холбогдолтой байх юм болов уу гэж боддог. Яг байна. Премьер лиг төрүүлж үзээгүй шүтсэн юм чинь тий. Тий. Яг хугацаа жоохон удацсан болохоос. Тий 20 жил болсон болохоор тэгээд 22 жил тий. Сэнгэл бол Премьер лигээ л авъя гэж. За. Гэтэ ягаад хоёуланд нь ер нь бол төрүүлж болохгүй гэж. Харин 5 тоглолт байна гэд би. Тий 5 тоглолт байгаа. Тэрийг хэлээ Сака ирчлээ. боломж бол байгаа. Боломж бол байгаа. Гэхдээ би бол нөгөө өөрийнхөө таамагийн нөгөө хамгийн их нь энэ шүгэн дөрөв эхлэхийн өмнө хэлсэн дээрээ л байгаа. Торгуулийн цогцлгээд л удаа чи. Нэг өнөөшийн тоглолч мөн адил тэнцээ. Тэгээ пенальти. За халах юм болох нь дээ. Европа лигийн финал хүрэх замыг хамтдаа харцгаая. За энэ хооронд мэдээж Европа лиг конференц лигийн хагасгашаа тоглолтууд болсон. Брага Фрайбургийг 2-1 харьцаатай хожсон байна. Ноттингем харин Астон Виллаг 1-1 харьцаатай хожсон. Энэ дээр торгуулийн цогцолтоор нэг гол хийсэн байлаа. Юу гэлээ? Эндээс нэлээд маргаантай тоглолт болсон байлаа. Тоглолтын 7 овц авахгүй байсан гээл дараа. Унаа Эмрил бас нэлээд юм ярьсан. Унаа Эмрил жоох ууртай байсан. Тоглолтын дараа бол тэгээд энэ бас нэг юм байгаа юм биш. Тэрвээ Астон Вилла одоо ингээд 5 дугаар байранд ороод Европа лигт төрүүлчүүл 6 дугаар Боурнмут аваргуудын лигт орох юм билий. 6 тагаа баг байна. Хойш огшоод. Тийм. Тэгэхээр тэр чинь бас их сонирхол. Тийм бол. Доошо зогтоод. Энэ тэгээд Морган Гибсвайт өчтөр Челситэйсэн тоглолтын дээр гэмтчих шиг болно лээ. Гэтэ яад юм бүр ингээ ойдл хөвлөсөн байлээ. Гэтэ юу яах вэ? Толгойн хөдөлчөөгүй л бол толчих бах. Тэр харин жоох муу мэдээлээ. Ноттингем Форест тий. Тэг нөгөө ясны шүрмсний гэмтэл биш болохоор би бол айгүйх гэж боддог. Тэг шүдэ зугаал тоглож магадгүй л баг амар ингээд бүр нэлээд ойд. Асар том эсэлттэй. Тэр бол тоглохгүй байх магадлал бол айгүй их байгаа. Тэг арай их. Баг хэрэв байх. Тэгээ гол нэг чухал тоглолт болохоор бас нөгөө болт молт айгүй бол тавьж байгаа тоглож магадгүй. Тэгэл одоо арын албаныхан тий одоо эмнэлгийн багийнхан бол бүтэн багаараа л ажиллаж байгаа да гэдэг шиг. За нөгөө талд бол Фрайбург яг одоо энэ Брагатай тултал бол ямар ч асуудалгүй одоо бүгдийг нь хожоод маршийн аяар л явж исэн. Таарсан болгоноо л хожиж явж байгаа. Фрайбург ихтэй талбай дээр явуулчаад залчиж магадгүй хөө. Тий, ер нь талбай дээр сайн тоглодог л доо. Тий. За тэгээд юу болно? Хариу тоглолтууд бол одоо Фрайбург талбай дээр тоглоно. Астон Вилла талбай дээр тоглоно. Ердөө аль тоглолт ганцхан голын зөрүүтэйгээр өндөрлсөн. Одоо маш сонирхолтой хагасгашаа тоглолтууд нь хүлээж байна. Конференц лигийн финал хүрэх замыг хамтдаа харъя. За энэ дээр харин том давуу байдлыг Кристал Палас авчихсан шүү. Зогшлон тоглолт шүү дээ, тий. 3-1. 3-1. За Страсбург өмнөх шат шиг эргэж иж чадах уу? Райо энэ дээр харин нэг ноолж өөрсдөө нэг олигтой довтлогоо хийхгүй байж байгаа. Саях чи Райогийн талбайд болсон тий. Райош ноолдог л доо тий. Тэг яг нөгөө Страсбургийн тоглолтын онцлог нь болохоор айгу залуучууд тэгээд хурдтай тэгээд айгу тийм юу л да жоохон юу гэдэг одоо нөгөө бууж өгөх дургу. Тийм тий. Страсбург гэхдээ энээр статистик харсан чинь хаалга руу зогж чадаагүй дууссан юм шүү. Тэгсэн. Гэхдээ одоо энэ Райогийн энэ туршлагын өмнө сөхөрчж бас магадгүй. Магадгүй Райо баг гарах байх гэж. Тий, Райо нөгөө гэхдээ Страсбургийн талбайд бол шуургалсан довтлол нь Страсбург. Тэрэн дээр зүгээр Райо хэр зэрэг торгоож тий нөгөө нэг залуу хүүхдийг 90 дээр нь яаж яах вэ гэдэг тий. 90 яаж дарах вэ? 90 яаж дарах вэ гэдгийг л одоо Райогийнхан сонгох хэрэгтэй болно. Эсвэл энэ залуучууд бужигнуулаад эргэн ирчих бас магадгүй. Тоглолтын цаг хойшлох тусмал Райо бол уян шүү. Тусмал Райо нейтралын тоглолтод олон Микелүүд байгаа үстэй Райо. Тийм зөндөө байгаа тийм. Нейтралын. Одоо ялангуяа Райо бол Ла Лиг доторх том багуудтайгаа бас л
Өө тийш гайтай тоглолт нь шүү дээ. Реал Реалтай бол ер нь гол хийх гэж Барсатай бол сайн үзсэн. тий. Энэ жил Реалтай баг 2 тоглолт хоёрлоо дийцчлээ. Тий, Реал Нэг л үзснэг Реал болсон. Райогийн сүүлийн 10 тоглолтыг харуул ер нь 5 мавд нь бол Реал унаалтцсан явж байгаа. Алдсан тий. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн Барсагаас нэлээд хөвсөн тий. энэ нөгөө Англиас гадна аль улсаас 5 баг орох вэ гэдэг дээр нөгөө Испани, Герман хоёр өршөлдөж байгаа шүү дээ. Тэр 3 дугаар сектор байгаа шүү. Тэр эйгөө сонирхолтой болж байгаа юм лээ. Бэлдсэн. Германы Нөгөө талд нь болохоор Палас Шахтёрын талбайд ингээд илүү үр дүн авцсан. Одоо эргээд Лондондоо. Пас гараад ирсэн. Одоо л асуудалгүй хөө. Тий. Тэгээ Палас ерөн сүүлийн тоглолтуудаа ер нь хаяад байна. Премьер лигийн тоглолтуудыг. Тий. Тэгээд дээрэс нь Палсаас нөгөө нэг Марк Гуио яваад тэгээд тэрний дараа нь хамгаалтын балансыг олохгүй байгаадсан. Одоо бол ингээд атайхан олчлоо. А тэгээ нөгөө нэг бас 1-р сард нөгөө Матета явахгүй гэж бас тэнд нэг тим нэг тодорхой бус байдал үүсээд оронд нь Ларсен авчирсан шүү дээ. Оронд нь шийг нэмээд тэгээ одоо бол Матета ивэ болчлоо. Ларсен ч бас цуг орж иж тоглож байна. Тэгэхээр бол энэ товтлооны одоо нөхцөл байдал ч гэсэн Кристал Палас бол ингээд нөгөө намар Эбречи Эзегээ явуулаад Гуиегээ явуулаад нэг жоох эвгүй болсон байсныгаа одоо ингээд нэгтрүүлээд авчлаа. Тэр бол Шахтёрыг бол хожоод финал руу бол хангалттай гарч байна. Сая Палас чинь Премьер лигтээ Ньюкасл илүү хожигдчихдаг. 3 тэгэр лөө. Тэгсэн баг. Тэгээ тэрний дараа Гласнер нэг гоё үг хэлсэн мэлээ. Юу гэсэн чинь одоо чи жишээ нь ингээд хурмичийн өдөр сайн найз чинь төрсөн өдөр тохиох юм бол хуримч нь илүү чухал юм байгаа үсттэй. Гэдэг нөгөө Европа лиг юу хоёрын тоглолтыг ингэж нэрмэлсэн төлөө л дээ. Тэгээ сэлгийгээрээ тоглосон. Тэгсэн тэгстэй. Гласнер өмнө нь Европа лигийн цомыг авч ирсэн. Өнгөрсөн жил FA Cup-ын цомыг авсан. Community Shield-ийг авсан сая намар өнгөрсөн. Тэгээд таад юу гэж бодож байна? Исмаила Саар гэдэг тоглогч одоо Кристал Паласын одоо том одоо гой одууд тэгээд дэлхийн том багууд руу явлаа шүү дээ. Ер нь бол. Тэгээд Исмаила Саар бол Ватфордд байхдаа л ер нь өөрийгөө өөрийнх нь тоглолтыг Саар явах уу гэж юу? харуулад байсан тий. Тэгээ яг энэ тоглогч яг нэг төр зуур ингэж ийн л гэж хүмүүс ер нь бодоод байсан тий. Тэгтэл Палас авсан. Палас яг л энэ тоглолтоо үзүүлээл том багийн эсрэг голдол ингээл топ хэмжээнд тоглоод байгаа байхгүй юу. Тэгэхээр 100 Исмаила Саар явах уу? Магадлал өндөр шүү. Магадлал өндөр. Тэгээ дээрэс нь Гласнараас ажиллахгүй болчиход байдаг. Тий. Тэгээ Гласнер явна. Гласнер явчих юм бол тэгэл дараагийн сэржүүлэх шинэ ирэх үе гэдгээс хамаарал Кристал Палас бол маш том бодлого болно. Сайн жигүүргүй топ баг зөндөө байгаа шүү. Би тэгтээ яг нөгөө Эзе Олисе хоёртой харьцуулахад Сарын цаашаа нөгөө ахих боломж нь хэцүү байх гэж байна. Багаж магадгүй шүү тий. Ер нь даацсандаа тулцсан баг. Би яг Олисе бол үнэхээр сайн ахиж байна. А Эзе бол нэг тийм айхтар ахиагүй гэж бодоод байгаа шүү дээ. Яг дахиад хугацаа байх шүү дээ. Дараа юу. Яг Палст байхдаа яг өөрөө нөгөө нэг батханы толгой байсан. Тийм үстэй. Тэр үедээ бол хамаг имийг өөрөө хийдэг байсан. Одоо яг нөгөө багийн бүрэлдэхүүнд ороод ирэнгүүт бас нэг тийм энд очсон шүү дээ. Яг манай Тотын нэг л хавирцсан болохоос шугна ирээдүй байгаа байх. За хэдүүлээ Премьер лигээ үргэлжлүүлээд 2 дугаар хэсгээр ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эсвүүцэн завсарлаад нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр ирээд болцъя. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсгийг эхэлж байна. За Английн Премьер лиг рүү шилжицгээе. Сая бол өнгөрсөн амралтын өдрүүдээр бүтнийг тойрог бол явагдаад за амралтын өдөр ч гэлтгүй өчигдөр орой хүртэл тун сонирхолтой даваа гаргийн орой 22 цагаас тоглолт үзсэн. Сонин байдлаа. Сонин байна. Тийм маш Амралтын өдөр өндөр юм шүү дээ Англид. Англидаа юу? Ямар Өчтөр үү? Тэгж ийн өчтөр Англид амралтын өдөр. Баяр юм уу? Яасан? Баяр гинэ. За нэг баярыг багаах. За тэрийг шалгая. Арсенал Фулхэм Эмирэйтс толсон тоглолтоо. Энэ бол бүтэн сайн болсон тий. Хагасааны сүүлийн тоглолт. Хагасааны шинэ болсон тоглолт маш чухал тоглолт байсан. За ингээд Bukayo Saka тоглолтын энэ Премьер лигт одоо гараанд гаралгүй байж байгаа сар хагасны дараа гараанд гарч тоглосон. За ингээд үнэхээр дутагдчихсэн хүн юм байна гэдгийг бол ингээд тоглолтын 10 минутанд л харуулсан да. Угаалын маш гоё л Тийшээ. тэгсэн. Эхний 10 минутын дотор ичиж. Тэгсэн. 9 минутанд голсон санагдаж байна. Одко тайлбарт орсон. Фулэм эхний 15 минутанд нүүлрэл гол алдаагүй байж сая алдлаа гэж ярьсан тий. За ингээд тоонаас за тоглолтын 41 минутанд 2 тэг болсон. За ингээд Эбречи Эзегийн нэвт өгдөг дамжуулалт энэ голыг бүтээхэд маш хөв нэмэр оруулж байгаа шүү. Нэг дамжуулалтаар Йокерисийг суллаад тэр нь дамжиж явж байгаа ингээд тоонаас 2 тэг болсон. За би энэ 3 дахь голыг хараагүй харъя. За 3 дахь гол гоё гол орсон. Чи эхний үед л ингээд 3 ицсэн шүү дээ. Энийг тооцдгүй л.
Гол. Нөгөө юу байсан тийм. Йокересийн гол. Тросаар дамжин шууд хамгаалтаа сөрөг тоглохоор шилжээд тооны харьцаа 3-1 болгосон. Гой тоссон байна Тий. тий. Тосоол толгой тавина гэж ярьдаг. За 2 дугаар хагас Фулэм бас тоглолтод эргэж ирэхийг бас зорьсон. Бас хэд хэдэн бас момент гаргахад бол гаргасан. За тэдгээр моментуудын нэг нь энэ байна. Яа, аюултай байдал үүссэн тоглолт. Булангийн зөвхөлтөөс. За 2 дугаар хагас бас их буучид тооны харьцаагаас нэмчихээр хэд боломжоос гарсан шүү. Одоо нэг нь хаалганы шонж байна. Хүнлэгч онж байна те. Бернлийн толгой дээр байгаад. Калафиоригийн нэг голыг тоглосон шүү дээ. Тийм, Калифоригийн нэг гол. Зэрэнтэй хамтарсан. За ингээд гэрийн даалгавраа бол хийсэ. Энэ бол хийх ёстой юм а хийж авсан. Энэ тоглолтод бол хожих ёстой байсан. Тэр тоглолтоо бол чухал тоглолтод хожсон. Тэгээ дээрэс нь нөгөө нэг энэ Арсенал болон Ситиг оноо тэнцэх бас магадлал байгаа учраас гол болгон бол маш чухал бол байгаа гэсэн. Тэгээ 3 мөнгөний зүрт хоцсон нас 3 оноонд нэмэх нь одоо бонус болж орж ирсэн гэдэг бол тий. Чухал бол. Тэгээ тоглолтын дундуур найруулагч нөгөө яг 89 оны нөгөө цомыг харуулад тэгээ хүснэгт харуулад бас тэр 89 онд нөгөө оноо тэнцээд голын зүрх ус тэнцээд гол тоолж дөрүүлжсэн юм лээ. Сүүлийн шийдвэрлэх одоо Ливерпул Арсенал хоёр тий. Энфилд сүүлийн минутанд аврал үзээ шийдэгдсэн. 3-1 харьцаатай хожсон. За Букай Сакийн тоглолтын дээр 200 дахь Премьер Лигийн гараанд гарч тоглолоо. Одоо эн чинь 24 25 хүрээгүй 25 хүрэх гэж байгаа залуу. Алхаараа гарч ирсэн л тий. 200 дахь жүгүүрийн хамгаалтанд анх тоглож байгаад хамгийн залуугийн рекорд тун ойртсон Гарет Бари, Уэйн Руни, Рио Фердинандын араас Букай Сака дөрөвт орж ирсэн байна. За сонирхолтой нь гарааны 11-т 5 өөрчлөлт оруулсан эмлүүлрэл Арсеналын ийм олон өөрчлөлтийг хийгээгүй хамгийн олон өөрчлөлт хийсэн тохиолдол бол энэ тоглолт бол аргагүй Атлетико Мадридтай хийх хариу тоглолт хүлээж байгаа учраас за бас урд үрдний удирдлагуудтай харьцуулахад бол бүрэлдэхүүн харьцангуй зузаан байгаа учраас ийм солилцоонуудыг хийх бас боломж бүрдэж гинүү. Скели их сонирхолтой санагдчихсан л та. Карьерт анх удаа авах тий. Төв яхас дээр тоглолцсон. Яг энэ зөв яг нөө Премьер Лигт бол анхных удаа. Бусад тэмцээнүүд дээр одоо хүүхд байсан уу? Тийм үндсэн байрал нь төв ягаас хамгаалагч байхгүй юу? Тийм үү. Тийм заллуудаа одоо нөө хүүхдийн аврагуудын лиг бусад цомын тоглолтууд дээр ч гэсэн төв ягаас хамгаалалтаар тоглож ирсэн тохиолдол байгаа. Тэр нь зөв хамгаалтын нэр нь гарахаа болчихлоо тий. Тий бүр 3 дахь сонголт болчиход байгаа байхгүй юу? Яг зүүн хамгаалтанда. White ард орчоод ирв. Хин Калафиори Хинкапиори арт. White ч бас тэнд тоглолдог тий. Заримдаа. White үнэхээр шаардлагаар бол хүчээр зүүн тал тавьдаг. Үндсэн байрал бол бараг скелигийн урд ороод тоглоод байгаа шүү гашгүй. Юун дээр за энэ тоглолтын 3 гоолыг хэдүүлээ харнаа. Йокересийн эхний гол. За эхний голыг эндээс Букай Сака энэ дээр яаж яхад Раул Хименес Сакаг хамгаалж таарад за энэ дээр унтлан дараад за энэ дээр бол тэгэл ер нь тап юм гэдэг тий. Хименес тэгээ нөгөө нэг юм хамгаалагч нар шиг тийм муу санаатай хамгаалаггүй чин сэтгэлээсээ гүйж байгаа. Айгуу чин сэтгэлээсээ даралт хөдөлгөөн болгонд нь ордог та. За тэн дээр тэгж очих байсан гэж хэлж байгаа. Гэхдээ бас тэнд одоо сул орхих. Хименес ингэж урна гэж бас бодохгүй л байгаа юм тий. Төвийн тоглогч хүн жигүүрт бас юу гэж авсан айгуу санаа. Уу харин тэгэл өөр юм нөхөр боломжоор хамгаалж буцаж тойрж оржсэн байхгүй. Тэгсэн мэл үү? Тий. За энэ Риверчезигийн мундаг дамжуулалт. Энэ яг ийм дамжуулалт их дутагдаад байсан. Түүнээс гадна Йокерес энэ дээр бөмбөгийг маш гоё удаан бариад дамжуулалт гаргаж өгөөд за Сакагийн төгсгөлтөө мэдээж юу ярих вэ? Йокереси одоо голоос бусад дуур чадруудын бас нэг нь энэхгүй тий. Энэ гүйлтэн. Одоо энд тэр хоосон зайруу отонгүйгээр тэгж мошгорч гүйж байгаа нь хааланд энийг их сайн хайдаг штэ. Одоо энэ дээр харин Арсенал бол Йокерес энийг одоо сайн хийж дадаж байна. Багаагаар идэшээл байна Йокерес бол. За энд бол дамжуулалт ингэж өгөгдсөн. Тэгээд хүн айгуу тийм бүтээлч юм аа. Йокерес тий. Хөдөлмөрч юм бэлээ. Хөдөлмөрч. Тий. Бөмбөгөө тэр хадгалах ур чадвар энэ төр бол мундаг юм лээ. За ийм л класс яг дутагдаад байсандаа өөр хүн бол энийг хийхгүй шүү дээ. Арсеналд байгаа бүрэлдэхүүн тоглогчдоос. Яг саяны байрлалаас л ингэж өгөх болсон. Хэцүү байхгүй дээ. Хэцүү. За их тал руугаа зөвхөн хаалт тоглолтын 3 дахь гол талын анаа байж байгаа. Тий. Йокересийн 2 дахь гол шууд эндээс бөмбөг таслаад сөрөг довтлогоо эхэлсэн. Энд дээр Тросаар нэлээд хүлээж агаад зайндаа гараа дамжуулалт гаргаж өгсөн. За мөрөгсөн. Гол бол ингээд Йокересийн гүйлт дахиад Йокересийн гүйлтийг онцлох гэдэг.
За энэ дээр бол тийм учиргүй шахаад бижигнүүлээд бас нөгөө талаа Тросарыгаа сандрахчул хэцүү шүү дээ. Тий, момент хүлээж байгаа. Моментоо гол нь хүлээгээд байрлалаа яаж зүгзэлж байгаа юм дээр бол. Яг саяны дүрс бол ингээл манай төвийн давтагчаар тоглодог одоо хүүхдүүдэд хичээл болохоор хөдөлгөөнд явж байгаа юм л да. Хамгаалагчтайгаа нэг контакт үүсгээд дамжуулт ирэх акшн сул зайруу гарчиж байгаа юм байна. Тэгэхээр энийг хамгаалахад маш хэцүү яг саяны моментиг. Арсеналын мэрэгэн боолч энэ үлрэл Йокерес 21 гоолтой бүх тэмцээнд тий. Ер нь нэг Йокерес ирэхээс өмнө чинь Арсеналын мэрэгэн боолч нэг тийм 20 голод авах байгаагүй. Байхгүй тий. 20 голод авах Энэ нөгөө дебют үлрэлтээ 20-с дээш голоор бас 3 дахь тоглогч болж байгаа. Хаварс нэг 15 маа хүрчдэг лээсэн баг. Тий. Өмнөх нь Анри, Алексис Санчес хоёр исэн баха. Яг зүгээр анхны үлрэлтээ 20 гол. Тийм гэж байна. Анри 99-с 2000 онд 26-тай, Алексис Санчес 14-өөс 15-нд 25-тай. Энэ Премьер Лиг гэж байгаа нь 92 оноос хойш үзүүлдэг гэсэн. Тэрнээс өмнө бол бас ихний үлрэлт 20 голоор байсан байгаа. Хөш Анелка энтер хийж байгаагүй юм уу 20-ыг? Хийгээгүй. Анелка нэг мэрэгэн боолч болдогтой 19-ийг хийдэг л. Яг ихний үлрэлт ихний үлрэлийг онцолчоор хүрээгүй. Ихний үлрэл гэж. Тэрнээс Эммануэль Адебайо энтер хийсэн. тэрнээс зөндөө байгаа. 20 мөр хийсэн. Ихний үлрэл биш. Тэгэл одоо Обамянг байна тий. Манай Жиру байна тий. 20 хийжсэн хүмүүс зөндөө. Би бүр сая бүр гайхаад. Яг Премьер Лиг 20 гол хийгээгүй ингээд 5 6 дахь үлрэл болж байгаа шүү. Тэг яг сүүлийн үед бол нөгөө гоолууд ингээд юм тартчихад байгаа шүү дээ. Тэг хүн бүр Өнгөрсөн үлрэл бүр 10 гол хийсэн. За хамгийн их нь л Хаварц байгаа тий. Тэгэл бусд нь нэг 5 6 6. За довтлоон дээр бол ингэсэн. За тэгээ Виктор Йокерес саяны 3 тэгээ харьцаатай хожиход 2 голыг оруулж 1 голынхын дамжуултыг өгсөн гэдэг ер нь бол энэ тоглолтын шилдэг тоглогч бол гарцаагүй байлаа. Ийм яг чухал цаг үед форма олоод өвдөлтөд тоглож байгаа гэдэг бол тэр улирлын ихэнд байсан шүүмжлүүдийг бүгдийг нь одоо няцаасан үйлдэл болж байгаа болов уу үсээ ингээл янзлаад байна гээл үсээ нэг тоглолтод хэд янзлж байна гэлээ тоолоод байсан. Тэр бүхэнд бол няцаалт Виктор Йокерес ер нь хийж чадчихна гэж харж байна. Нэг энэ Майс Льюис Скеллиг яагаад ашиглахгүй байгаа юм бэ гэдэг инх барих нэлээд нэгчээсэн. За Скеллигийн эхлээд үзүүлэлтийг хараад бас тусдаа видео байгаа. Энэ тоглолтын дээр онцлсон. Мундаг тогсон. За энэ тоглолтын дээр дамжуулалтын оновч 97%-тай. Алдаа эсрэг багасаа салгасан 4 удаа. Бөмбөг position 1 буюу одоо багтаа бөмбөгийг хадгалж үлдсэн ялсан тохиолдол бол 6. Оновчтой дамжуулалт 64 гэдэг бол маш өндөр тоо байна. Дүүлд ялсан тоо 7 гэдэг бол бас л өндөр тоо байна. Эдгээр үзүүлэлтүүдээр энэ тоглолтод тэргүүлэх байртай. 1-2 тал ороодсон биз дээ. Оролцжээ. Хаан ч 90 бийж тий. 1-2 тал ороодсон биз дээ. Мундаг тогсон Льюис Скелли тий тоглолтын дээр. Энэ үлрэлээс нэг л бас яг тогсон тоглолтуудаас нэг болохгүй байсан юм аа. Нэг жоохон дин дун яваадсан. Сая бол төвд гарсан өстой нэр мундаг тогсон. Тэгээд жоохон шүү дээ 19-тэй шүү дээ Льюис Скелли. Тэгээ энэ залуу бас нэг жоохон юугээ яах хэрэгтэй тий нэг сэтгэлийн хөдөлгөөн нөө бас жоохон барьж сурах мурах хэрэгтэй тий. Зарим тоглолтод бас шатах гэдэг тий. За энэ тоглолтын онцлог Майс Льюис Скеллигийн агшнууд байна. Дамжуултууд байгаа, дүүэлд ялж байгаа. Одоо энэ агарын дүүэлд нэг ялчиж байна. Бөмбөг таслалтууд байгаа. За энэ дээр шахалтууд байна. Энэ нь бол маш дайчин, ирэмгий яг нэг тийм төв ягс хамгаалтын байрал дээр яг Арсеналын үндсэн багт бол анх удаа гарч ирж байгаа. Жүрийн хамгаалтаасаа баг энэ дээр тоглуулаарэ идэвхтэй Камшээ юм шүү баг энэ дээр. Уг нь үндсэн байрал нь төвийн хас хамгаалагч байхгүй. Тий. Тэгээ өнгөрсөн жил нэг зүүн захын хамгаалагч өдрөгөө болоо тэгээ зүүн захт нэлээд айтайхан тоглосон. Ер нь Канта юм шүү. Надад энэ шалтаас хараа эндээс эвтэх ингээ гараад ирж байгаа. Энэ алдахгүй байгаа тий. Ингээл хангалттай. Зарим үлдлийг нь харахаар нөгөө Дембелийг санагдуулаад байна. Одоо Муса Дембелийг. За Артета бүр тусгаалan очиж Танад лээсгээд баяр хүрч. даанч Бертлээс болоо яваг болохоос Диаби гэж нэг мундаг гоё Абу Диаби юу? тоглож байсан тий. Арай л их гэмтдэг тий. Үнэхээр их гэмтсээр байгаа зүйл дээр. Тэрнээс яг толгуур дээр бол тэ бас гоё тоглож байсан. Яа, сая тэгээд тоглолтын дараа ингээд Микел Артета Льюис Скелли хоёр чухам тэрвэрлж байгаа тийм. Тэгэхээр бол Микел Артета итгэл хүлээлгэсэн Льюис Скелли итгэлийг нь яг үндэ бүр давууж тоглосон. Үнэхээр супер тоглосон Скелли. Тэгээ энэ нөгөө нэг Фулхэм руу бас Фулхэм ч айгүй нэгт тоглодог. Төвийн хас ч айгүй чангастай. Сандер Берг хин хоёр бол Лукич хоёр бол харьж хажуугаар хүн гарахгүй. Тэгээ Керни ороод ирэх юм бол бүр хүн гарахгүй. Тэгээ Вилсонгийн тэнцээс бөмбөг хойрлох газар шүү Тийм дээ. тэгээд талбайн төвдийг ийм одоо хатуу хагас хамгаалагчтай баг эсрэг ингээд маш сайн тоглосон нь бол бас л ер нь бол таамагсаас илүү байх
гэдгийг бас гол шалтгаан нь тэр л те. Мундаг тоглосон. Одоо тэгэхээр аврагуудын лиг дээр гарахгүй бах те. Магадгүй те. Ер нь аврагуудын лиг дээр бүр сэлгэнээс ч тоглохгүй. Сая нөгөө нэг намар олол аврагуудын лигт тоглуулад байсан. Сая энэ чи өмнөх одоо Атлетико Мадридыг 4-4 ажиг тоглолтын дээр бол бас супер тоглосон шүү дээ. Голын дамжуулалт өгсөн. Тийм Мартинеллиг голын дамжуулалт өгөөд. сая энэ чи Фулхэмийн нөгөө нэг Америк зүүн зүгрийн хагас хамгаалагч байсан. Харсан. Биш Робинсон Антони Робинсон. тийм. Багийнхлагчаар өнгөрсөн үйлрэл тоглосон. Робинсон байхгүй хойгоор Хименез ирж таарад Сакагийн юу болсон бэ тийм. Сакагийн одоо өвгөж шалтсан. Тэрээс Робинсон ч одоо бас дэлхийд бас дээгүүр орно шүү дээ. Яг зууралтнаас Өнгөрсөн жил 10 голын дамжуулалт өгч. Энэ жил бүр сураг алга. За ингээд Арсенал 3 тгээ харьцаатай хожиж маш чухал түрүүн дамын ихэнд хэлсэнчлэн маш чухал давуу байдал хожил дээрээс нь бонус гэж байгаа шүү дээ. тий бонус. 3 голын зөрүү. Одоо голын зөрүүний уралдаан болж байгаа нөхцөлд бол энэ бол маш том давуу талыг үүсгэнэ. За Манчестер Юнайтед Ливерпул энэ тойргийн онцлог тоглолт нь Олд Траффордод болсон. Хоёр топ багийн тоглолт тийм. Хоёр цохиулаад алддаг юм да. За Английн Премьер Лиг энэ хоёр нийлээ 40 төгрөгтэй шүү дээ тий. Тий. Тий 40 гарачаад байгаа. 40 гарцсан ч хэлээ тий. 40 гарцсан. 40 гарцсан. За тэгээд чи одоо Куня сүүлийн хэдэн жил бол Ливерпулийн ирээд ингээд Олд Траффордод одоо Салатай нийлээж эргээд байсан. Энэ тоглолтоор нарай өөр хэлсэн тий. Тоглолт эхлээд ингээд тооны харьцаа нэгдсэн. За энэ дээр довтлохоо одоо нөгөө шүүгчтэй хэрэлдэхгүйгээр тоглолтоо үргэлжлүүлэх ямар чухал вэ гэдэг энэ дээр харагдаж байна. Хэвтээдсэн бол балрын шүү дээ. Одоо юу энэ гол мантай юм тий. Энийний өмнө Шешконыг бүр хийч химиг алддаг тий. Хайсаа гарчлаа шүү дээ. Тэгсэн үү тий. За Гарус Исхийг үзсэн. За гар хүрсэн энэ дээр ер нь нэг жоохон Ташаан толгойл зогсон доо. Яг хөө нэгдүгээр биенээс дамжиж байгаа. Шууд гар хүрсэн бол бас яг туслах магадaltaй. Тий тэр гарыг хүрээг өгж үтсэн юм зү. Хүрсэн бол тэгэл тооц шууд хураа шүү дээ. Хүргээл өнгөрчихлээ. Тэгээд хүрээг өгж үтсэн. Маач л тав өмгөө ер нь тий. Тэгснээ их амархан 2 гол алдаад. Яа, Хоёрдугаар идөө. Собслай Месси шиг гол хийж илээ дээ энэ бол. Месси ингээд өнгөрүүлээ хийчихдээ шүү дээ. Энэ нэг ягд амархан шиг жагсаж хэцүү шүү дээ. Бүтэнсээ өдөр нэг тийм зүгээр байрны гадаа талбай дээр байгаа юм шиг тий. Оо харин тийм Тагос сүлж явж байгаа шиг. Месси л ингэ шийдээ дээ гэдэг шиг тий. Найзуудаараа тоглож байгаа юм Оо шиг. яг тэмхүүлээ хийчихсэн тий. А энэ дээр бол ингээд ийм алдаа гараад эхэлж байгаа. Баларсан ламнес. Гэтэ дамжуултууд нэх гоё те. 3 бас яваа. Тийм өстой гоё. 1 2 3 гээл. Энэ дунд ч бас ерөөсө бодох сөхөө шууд өгч байгаа хөх те. Тэгэхээр ингээд энэ Манчестер Юнайтедийн хаалган дээр бас нэг ийм ноо байна гэсэн үг байгаас те. Ламнес ерөөсө их нэгтэйс Энэ одоо яаж харахаар баг айлын үлдүү чиглүүлж байгаа бас те. Нилээн баримжаагүй л өгсөн л та. За тэгээд төгсгөлт нь Майнууч яг өмнөх гол чинь Собослагийн гол чинь баг Майнуугаас болчтой шүү дээ. Эхэлнэ. Тийм баг шүү. Тэгтий. Тэгээ таслуулаад те. За ингээ Кобе Майно өмнөөс Ливерпултэй сошиалын гол ингэ шийдсэн санагдаад ах юм. Юу нэг анх цоорж гарч ирсэн үрлэр Арай өөр баг биш лөө. бас чухал тоглолтоо. За Ливерпул гэж Гөөлрөө бидний эсрэг санаж байна. эргүүлээ цаана. Тийм. Гөөлрөө хаа. Тийм л. За тэгээд мушгдаг. энэ хүү бол тэгэл уг нь бол ингээ энэ үйлрэл ингэж тоглох хэрэгтэй эсвэл хүүлтэй тий. Эрэгтийн хааг л одоо чиний энэ хүүгээ чи гаргаагүй боллоо эцсэн шүү. Үгүй эрэгтийн гаргасан. Тихаг гэнэс нөгөө амарын Амарын тийм энэ хүүхдийг ингээ тоглуулах ингээд баллаадсан. Тэгээд одоо ингээд хин Майкл Карик ингээд Майнуг ингээд үндсэн Майнуг тоглуулснараа одоо Англи шигшээд ер нь бол бараг л дуудагдах гэдэг шүү дээ. тий 3 сар дуудагдсан гэж хэлжсэн шүү дээ. Дэлхийн аргуулын хувьд 26 баг явах баг. 3 сар дуудагдаад хоёуланд нь тогссон. Нөхсөг дээр. Яг талан дээр чи бүр дуудагдана гэж хэлжсэн. 28 онд дэлхийн аврагт Англид бол одоо гарнаа. 26 дэлхийн аргын гараа гэж Чи 26 онд тий. Тэгсэн чинь амар юм гаргахаа болчих. тий амрын баллах шахсан. За шууд юуг нь үзчихээ дөө. Коби Майну бол тодорхой. Рубен Аморин байхдаа түүнийг 11 тоглолтод оролцуулахдаа нэг инч гараа зэгтүүлээгүй. Бүтэн жил ч дээ. Бүтэн жилд ганцхан 11 тоглуулсан байгаа байхгүй. Энэ үлрэл шүү. Энэ үлрэл юм тий. Голын дамжуулалт мэдээж байхгүй. 212 минут буюу нэг тоглолтын дунджаар 19 минут л тоглосон. Гол нь нэг ч гаргаагүй байгаа сте. Гараанд ямар юм харин тий. Карик бол ирээд Шууд 13 тоглолтод 13-нд гараанд гаргасан. Юу нэг тоглолт өнгөцсөн. Бэртээд 14 тоглолтоос. Карик 14 тоглолтод ажилласан байна. Үгүй харин тий. 13 тоглолтод Карикийн удирдлагад оролцохдоо 13 л ингэ гараа байхгүй. Тэгээд
1 гол 2 голын дамжуулалт буюу дунджаар 89 минут тоглож байна. Бараг суухгүй. Бараг суухгүй гэсэн. За Майнугийн мэдээж тоглолтын саяын тоглолтод хайлайтууд нь байгаа. Майнуг угаасаа ярих нь тодорхой байсан учраас Гэрийг нь сунгасан тий. Дээрээс нь одоо Манчестерийн домгууд Рубен Аморимыг хамгийн их баалж исэн юм бол Манчестер Юнайтед уламжлалыг нь алаад байна. Чуг нь бол академийн тоглогч гараа заавал гаш тоглох хэрэгтэй байдаг. Энэ яагаад нэг манай Майнуг тоглохгүй байна гэж маш их одоо нөө баалдаг байсан. Тэгээ Аморимын буруу байсан гэдгийг баталж л байна л да Майнугийн тоглолтын дээр. Тийм. Тэгээд яг Майнуч яг за ингээд карьерийн сэргэх юм шиг байна. Би нэг юм дээр гайхаад байгаа таад юу гэж бодож байна. Би энэ Эмбуэмо тэнд баруун дээр тоглосноор Амади маань ирээдүйр нь яг яах гэдэг юм. Сударч магадгүй те. Гэтэ Амад залуу штэ. Тэгээ Карк бол 2 дээр юу яагаад хэлээ те. Эмбумог урагшлуулад За энэ дээр голын эхлэлийг тэр өөрөө тавьсан байна. Өөрөө тэгсэн. Төвийн алсан бол. тэгээд өөрөө дуусгасан. Би яг саналаа харин яг Майну бөмбөг алдаад тэгээ Собослай тэр бөмбөг явж хийждэг байхгүй юу? Тэр ер нь алдаагаа нөхсөн гэж хэлж байна. яг зүтэй. За тэгээд 3-2 харьцаатай ингэсэн энэ тоглолтын дээр Майну ингэж тоглосон маш эрт 2 тэг гэсэн тэргүүллийг 14 минутанд авсан. Собослай харин нэр ийм төлсөн шүү. Бүх тэмцээнд Премьер лигийн тоглогч нараас дабл хийсэн тоглогч ерөөсө 3 байгаа. Хэдүүлээ нэг хитэн дугаараа өмнө бүх тоглогч нарыг харсан чинь Ламин Ямал явж исэн, өөр хин. Баярны 2 байгаа шүү дээ. Баярны 2, Олисе явж исэн, Луис Диас явж л бас. Тий, Олисе Диас. Тэгсэн Харкийн дамжуулалт нөрөхгүй. Тэгсэн нэг хүн байгаа да. Доминик Собослай 13 гол 10 голын дамжуулалт гэж. Бүх тэмцээнд. Райан Ширки 10 14-тэй, Жард Боун 10 11-тэй байгаа юм байна. Доминик Собослай 13 10-тай гээд ер нь бол нэг яг товтлогоо биш. Ер нь төлхөө дүү ягс хамгаалт тэгээд бүр одоо энэ үлрэл бас баруун зүгрийн хамгаалтанд тоглож байгаа юм гэхэд маш сайн одоо West Ham онцол Боун явах уу? Яв шүү дээ. явах уу Бэрхлаатай. Харин яг бол Би бол Жард Боун шиг тоглогчийг чемпионшипт бол хармаагүй Премьер лигтэй л харж байна. Вест Хэмийн домог штэ. Одоо тэгээд Делперо яваг үлдчихсэн шүү дээ. Ювентус одоо бусдууд бүгд хаяа явсан чинь нөгөө таа West Ham чинь Ювентус биш шүү дээ. би яг өчигдөр нэрнгээсээ бод. Би энийг бичих тэр магадгүй. Явчаасаа гэдэг. Одоо Southampton-ийн домог одоо James Ward-Prowse яг Southampton унсан чинь за одоо ингээд дуучлаа. Премьер лигтээ үлдлээ тий. Тэгээ Southampton орчихжсэн тий. Тэрнтэй төстэйж магадгүй. West Ham ч гэсэн их зуралдахгүй хөө. Өөрсдөө унчаа тий. Гэхдээ унах болоог байх шүү. Дуус тогтоом дуусаагүй. Одоо Arsenal ч Унчуул гэж. Бруно Фернандеш 19 голын дамжуулалттай энэ дээр ер нь л баг голын дамжуулалт өгсөн дөө. өгсөн тий. Тооцоогүй. Хаалгач өгсөн юм аа зам. Дунд нь хачир огсон байхгүй. Энэ нөгөө фэнтези дээр бол тооцсон байлээ. Фэнтези дээр тооцсон тий. Яг үндсэн тоглолтын Премьер лигийн албасын хүртэл дээр тооцоогүй. Тий, фэнтези дээр ч баг 21 мэгч болцсон явж байгаа. Энэ тэгээ хэдэн жилийн дараа энэ голын дамжуулалтаар тооцлоо эдрийг нэг тоо өөрчлөөд байдаг шүү дээ. Голоор тооцлоо эдрийг буцаагаад. Гэхдээ тэгээд нөгөө дөрөн бол дөрөн юм чи яалтай байлээ тий. Тийм ээ тийм. Яг ч дунд хүү ирцээ. Одоо Ингээд 19 байж байгаа. 19 дахиад байж байгаа. гурван тоглолт байна. 22 хүн байгаа тий. 22 юм. энэ Ядаж нэгийг бол өгчихгүй л. нэг өгчих واخ. Хоёрыг өгчих. Би ч нөгөө Бройныг эвдчихгүй л гэсэн тэгээд эвдэггүй тэгээд дууссан. Голын боломж үүсгэсэн тоон бол 120-той Премьер лигийг тэргүүлж байгаа. Баг арийнхаа нугалж Арийнхыгаа 65 болсон. 65 яг үнэ. Тий. Собслаа болов. Ер нь голын боломж үүсгэснээр хэдэн үлрэж тэргүүлсэн юм дээ. Тийм шүү дээ. Нилээд үлрэл байлаа шүү. Одоо төгсгдөг хүмүүс нь ингээд ирж Энэ талаар нэг цөөхөн пенальт цоглоо тий. Манчестерийн пенальт авахгүй байна уу? 8 голтой байгаа Фернандеш 4-ийг хийсэн мөлий. Тэгээ нэг пенальт алдсан. Үлрэхийнх нь нэг алдсан. Нэг алдсан тэгс. Тэгэхээр ер нь бол 10-аад пенальт зөгчдөг байсан чинь энэ жил Манчестер аягүй цөөхөн пенальт авч тий. Тэгээ ер нь өмнөх үлрэлүүдээс арай зөрсөн баха. За хамгийн их оноо буюу 2026 оны 1 сарын 13-нд Майкл Каррикийг томилогдсон өдрөөс хойш Премьер лигт хамгийн их оноог Манчестер Юнайтед авч байна. Арсенал 2 оноо. Сити 2 тэнцүү юм шүү дээ. Тийм байх. Энэ өчтөрийн тоглолт ороогүй бах тий. Энэ өчтөрийн тоглолт ороогүй шүү. Бид өглөөдөө бичиж байгаа. Манчестер Сити нэг тоглолт дутуу гэсэн үг байхгүй? Манчестер Сити 28 болсон гэсэн үг. Манчестер Юнайтед 32-той. За тэгээ Борнмут 26, Ливерпул 23, Арсенал 27. Борнмут амар. 14 тоглолтоос 10 уужаад 2 тэнцсэн байхгүй тий. Борнмут одоогийн форм нь Европын тэмцээнүүдэд бол тоглох хэмжээний болцсон байна. Тэгээ одоо Ирала яваад
яах юм Харин явчвал хэцүү яах юм. Яг зарлцсан. Гласнер хоёулаа зарлцсан. Гласнер ч яг уу юу дараагийн тасалжуулагчаас зарлцсан нөгөө Марко Рози гээд Тий. Германд Нөгөө нэг ажиллаж Дортмундад ажиллаж исэн, Боруссия Мөнхенгладбахт Лайпцигт ажиллаж исэн, байсан. Лайпцигт байсан. Дортмундад байгаа нандуурчлаа. тэр нь Борнмут тэр ирэх юм уу? тийм 3 жилийн гэрээ бүр яатсан зарлцсан. Гласнер бол том багаас надад санал ирсэн гэлцэн шүү дээ. Тий. Гласнер бол шийдэг байгаа. Тэггүй тэр том багаа өөрөө хэлж өгөхгүй байгаа. Хэлэхгүй л дээ. За чи. Челси Гласнер Ирвало ирээл нэг нь л авах гээд байгаа. Багадaltaй. Гэхдээ Гласнер бол тэр нөгөө том баг руугаа явах бах. Тэр нь угаасаа Челси тасгалжуулагч сонирхоогүй байхад л ярьж исэн юм чинь тэр өөр баг баха. Өөрөө. За Астон Вилла, Тоттенхэм. За өчигдрийн оройн 2 тоглолтыг бол Гласнер магадгүй Бундслигт очих юм байна. За Астон Вилла бас Европа лигтээ болохоор нилээ юу байсан? Хөлөө солио хийсэн. Гараанда. За энэ хараа. Галахрыг авчирсны хэрэг гарлаа. Нэрээ гарлаа шүү. 40-оор авчирсны хэрэг гарлаа. Нэрээ гарч байна. Гой засчээ. Тоттенхэмээс ер нь энэ өдөр ч нэг ингээд зөгчих тоглогч бас заахгүй байна шүү. Яа, Рандал Коломовани. Яа. Пелиня тий. Дезерби ирээд бас амарлын яваад нь болж гинөө ялцч юу Тоттенхэм. Дезерби ирээд Гэхдээ Дезерби яваад Марсель наад чи бүрөөсөө баларч явах. баларч. Харин тийм байлээ Чарлз. Хабиб Бэй ирсэн. Чарлизны толгой бол ер нь иглээ. сайн маа. Давхрын Чухал толгой. бол хийж нарыг Чарльстон тий. Ричардсон ингээд Бразилийн 10 10 гол гол дуудагдчихсэн шүү дээ. Тий одоо дуудагдчих магадгүй баха. 22 онд дуудагдсан шүү дээ. 22 оноо гарааны тоглогч үү дээ. Амар гол. Чарльстон тий. Серб дээр л үү тий. Тий, унж татдаг бүжгэлдэг. Одоо бол арайч гараамаараа байхгүй л те. За хоёртыг болоод ер нь бас баг очичих юм байна даа л гэж бодлоо. Одоо юу Игор Тиаго юм уу, Жо Педро юм уу гараа. За ингээд бүр дуусч хахад 2-1 болгосон тий. Тэгсэн. Гэтэ энэ Астон Вилла одоо Борнмут хойч нэг 6 онооны зөрүүтэй байгаа бас эрсдэлтэй л байгаа. Энэ Буэнда гэхдээ Аргентинд бол сэлгийн дуудагдсан үстэй. баг байх. Энэ галдаг өнгөл дуудагдаад байгаа. Яаж Бундес Айгуу тийм тоглодог шүү тэгш дээ. тоглогч шүү дээ энэ чинь. тэгээ нас нэлээ Тийм хэрэгтэй тий. сэлгээнд яг байж байгаа. Байж хат За хэрэгтэй. ингээд Тоттенхэмс дусаагаар шиг хожлоо авлаа. Тий. 2 дараалал хожил 6 оноо олоод одоо энэ Тэглээ. урдсээс гараад ирлээ шүү дээ. Тий. Вест Хэмийнхаа урд 1 онооны урд 1 гарсан. онооны Одоо West Ham Arsenalтай. амир юм болно. Тэгээ Тоттенхэмийн фанатууд ингээд нэг хоёр товчлоор ялын дарах уу гэдэг ингээд нэг бол занал төрсөлдөгч нь дөрүүлэх замаа засах уу. Эсвэл Нэг бол өөртөө унана. хөөстөө үлдэхийн тулд Арсеналыг дэмжих үү. Бас унах гэж бас Арсеналыг унгаа төрүүлүүлэхгүй энэ гэж бодоод байгаа юм. Тийм юм явж Тэгж илээ. бодож байгаа фэнүүд их байдаг. Балийн сонгохгүй юм. байгаа. 2 жилийн өмнө ч одоо нөгөө Тоттенхэмийн цэнгэлтгэд чинь одоо Ситигийн дууг дуулсан шүү дээ. Өөрөө Тэгээ Ситиг хожуулж ирсэн Тийм шүү. Арсенал төрүүлгийг харах уу өөрсдийгөө доош унуулах уу гэвэл доош унсан дээр гэж фанатууд байгаа шүү. Юу яасан нөгөө Тоттенхэм Сонин юм байлээ. Чи бол ямар фанатны юм за? Би одоо сая жоох алцганаа л энэ. Нэр нодлон шүү дээ. За тэгэл шийдэх байлгүй те нэг ч бод. Нодлон нөгөө бас Тоттенхэм чи жоохон ингээ явсан шүү дээ. Тэгээ Арсенал ч бас дээгүүр ингээ явсан шүү дээ. Тэгэхэд нөгөө Тоттенхэмийн цэнгэлдэхийн гадаа нөгөө goal.com ч юм уу нэг сошиал пэйжүүдийн нөхдүүд ингээ асуусан. Тоттенхэмийн фэнүүдээс бол Арсеналыг дөрүүлгийг харах өөрөөсөө чемпионшип тоглох гэсэн. Чемпионшип тоглох гэдэг. тийм яг тийм зөндөө. За. Бараг Ямар ч 50 хэрэгэлцээ юу тийм гацж боцохгүй хэлж байгаа юм чи. Амар юм байна. Бид нар ч бол Арсеналыгаа төрүүлгээ ч арай л удлаа шүү гэдэг байна. Челси Арсенал хоёрын чи хонцон бол эднийхийг бодох юм бол хамаа баг байхгүй. Баг байхгүй мэн. Дөө дундаа бүр 8 яваад байгаа шүү Шипи дээ. харилцаа. За Ричардсон маань түрүүс 10 голын босгод авлаа. Нийтдээ 5 өөрөөлрөл 10 голын босгод авсан гэж шүү. Энэ бас хөрх юм их. Овоо яа. Гарахгүй өдр байгаа даа шүү. Эвертон дахт 1-ийг хийсэн үү 2-ыг хийсэн үү 2 давсан уу? Эвертонд байхдаа ч одоо 19 онд уу. 19 онд 13 гол, 20 онд 13. Тодорцсон ш Дон Карлогийн удирдлаганд. За энэ тоглолтын дээр харин Тоттенхэмийн зүтгэл гэж нэг юм бэлдсэн. Энэ бол Тоттенхэм Роберто де Зерби засгалжуулагч ирснээс хойш. За энэ тоглолтын дээр яаж Прессинг хийж байж. чи би гэлдэггүй бүгдээрээ яг нэгэн зэрэг хүн шахаж байгааг бид харж болж И байна. цаанаа гэсэн бол тий. Коломбогийн нөлөө шүү дээ. Шийдвэр гаргалт нь бол тусдаа асуудал. Тийм. Энэ бол яг их сайн энэ байна. үлрэлтээ бас сууж амжихгүй л байна. Тэгвэл дараагийн үлрэл бол аюултай баг болж мэдхээр л Ингэж шахахгүй байсан шүү те. Манай түүдэр мудрын үед Байхгүй. Түүдэр дээр бол бүр өстө баларсан юм нэрээ.
За ингээд бүр Виллаг бүр Уг нь Тодорын өмнө Дезербитэй холбогдсон юм байлээ. Гэхдээ Дезерби тавьсан санал нь болохоор энэ үлрэл дуустал тасгалжуулчих гэсэн чинь Дезерби болохоор гү би олон жил ингэрээ юм байна. Тэгээд яах харахгүй тэр хүсснийг нүгж байгаа байхгүй одоо. Анхнаасаа шууд гэрэлсэн болов. Дезербиг ирэхэд бүр тэгж зарсан шүү дээ. Дезерби Тоттенхэм чемпионшип руу унсан ч Дезерби өнгөрсөн дараа улиралдаа өргөжүүлэн ажиллахыг бол баталгаажуулж байна гэж. Угаасаа 5 жил ингэрээцсэн. Тэгвэл унсан ч доор бол удахгүй гэж амш дараа жил төрүүлээ гарч ирэх юм ба шүү дээ. Доор. Гэж одоо үзчихэ. Гэтэ Тоттенхэм бол чухал 6 оноо аваад дээшээ гараад ирлээ. Энэ ирчээрээ зүгээр цаашаа явчих واخ уу. Одоо 3 оноо очиход л ирнэ. Тэгээд Дезерби ч гэсэн хэлжсэн. Одоо энэ асуудал бол ингээд тархинд нь байна. Нэг л очих юм бол цаашаа гаагаагүй. Юу байсан шүү яа тий. Тэр нөгөө нэг 81 дээр Палиниа нэг 2 зоригийн өмнө Брайтон дээр шүү дээ. 2-1-ээр хожиж явж байгаад цаг дуусчих болт. Тэгэл эргүүлээ Дезерби бол яа. тэглээ. Тэрэн дээр очсон бол ингээ баг 3 дараалал очсон байхгүй. эсрэг багийн торгуулийн талбай ойролцоо буюу довтлооны 3-1 гэдэг бүс байгаа. Тэр бүстэй нийтдээ Дезерби гэрснээс хойш 5.3 удаа бөмбөг тасалж бөмбөг авсан үзүүлэлтээр Премьер Лигийн бүх багуудыг тэргүүлж байна. Урт хугацаа биш л дээ. Тэгэхдээ яг энэ үедээ бол саяны шахалт яг яаж ажиллаж байгаа. Тэгээд яаж үр дүнд хүрч байгаа. Нөгөө айлын талбайд авсан онооны хүснэгтэй юм уу? байна. Зочлон тоглолтын оноо. Харуул та. Нэг ганц юмараа гангарах гад наадчихсан. За тэр гангарааг нь харъя. Энэ өдрөл эсрэг багийн талбай цуглуулсан оноогоор Арсенал 32, за өчигдөр Сити тэгээд 32 болчлоо. Толног 2-6. Амар ба. Амар уус. Ланзар юм байна. Челсигээс амар. Тийм ээ. Гэхдээ чи ард нь байгаа багуудыг хараад томчоод байгаа сте. Дандаа айлын талбайд л тоглож юм уу да. Дандаа айлын талбай дээр тогсон бол одоо 52 оноо таах тий. Европ лигний 26-гийн айлын талбай. Илдийз бас нэг хөөхөөр. Энийг сая өөрөө хөдөлж оруулсан хаа. Гүү би ярих гэж бодчихсон чи манай хөтлөгч угаасаа амарчсан байсан юм. Бэлгэсэн байсан юм аа. Үлрэлийн л явж байгаа үзүүлэлтэлтэй. За тэгээд за одоо харин энэ тойргийн үр дүн хүснэгтийн байдал байж байгаа. За Челси өчигдөр шөнө Ноттингемд Тэгээ 10 цагаас 10 цагаас дууссан. үдсэн шүү дээ. 3-1. 3-1-ээр Ноттингем хоцсон. Сүүлийн 1 гол аваад харин 2 гол хийж илээ шүү. Илдийц шиг яриад байхгүй. Тэр бүр нэг 566 минутын цангааг тайлсан бас. Тий, онц татаад. Айхтрэг бол. Ланзарын үгээр нь амар үзүүлэлтсэн юм билээ ш тэр. Гол хийгээгүй. Тийм баг 6 тоглолт. Хэрвээ хийгээг бол 6 тоглолт. Тэр нэг унжгаар болсон байлээ. Тэр нь хайшсан юм шиг. За Эвертон ичтэр ер нь бол Арсеналын баярыг Шампанск анда явах гэж байлаа шүү. Энэ тоглолтын яраас шууд 90%-тэй болсон билээ. Тоглолтын өмнө нэг 70-30 байсан. Нөгөө төвлөх магадлал. За Сити оноо алдсан. 3-3-аар тэнцсэн. Гой тоглолт мундаг тоглолтсон байлээ. Хил Диккенсэн ч бас өвөлтэй Сити бас амар илээ. 81 дээр 3-1 болгочоод цаг дуусчихад дууссан газар шүү. Тий, тэгээ тэнцвүүлээд дуусгаж байгаа байхгүй. Сити Гэтэ өөрсдийнхөө алдаанаас болж 2 гол алдчихж байгаа маа бас. Тэр нөгөө нэг бас жоохон нөгөө нэг тоглогч нарт бас тодорхой хэмжээний нөгөө нэг одоо дарамт орж ирж байгаа нь мэдэгдэж байгаа юм л тий. Тэгээ Ситигийнхэн Эвертонд өөрснөө айгүй амархан гол бэлгэлчээд өөрснөө болохоор амар хүнд байдлаас голдож байгаа юм. За хүснэгтийн байдал ихний 5 баг аваргуулын лигт орно. За дөрвөн хэлсэнчлэн Хүслийг таруул гоё юм биш шүү нэр ингээ бэлдээд байл. тийм байгааз. Тийм байна. Хоёр хуваахгүй. Тийм гоё баярлаа. Гэхдээ энэ бас л Илдийц ларын алгаар л юм ийм. Тоттенхэмийг харуулах гэдэг. Ихвч нөгөө нэг зарим багууд нөгөө хүснэгт манай байхгүй нэг Эхний 10 харагдаад өнгөрдөө шүү дээ уг нь. заргалдаад идэг шүү дээ. Харин тэр 17 дээр Тэгээд тэр Борнмутаас хойш айгүй ойрхон байгааз. Орхоо. Челси 9-т явж байна. Челси сахан 5-д явжсэн шүү дээ. 3-т байсан шүү бүр. Тэг 3-т тий. Челси угаасаа энэ аваараа дуусгах нь. Тэг яг одоо аваргууд тэмцээнгүй. Европын тэмцээн. Үгүй одоо энэ юун дээр л анхаарлаа тавьж ах шиг байгаа. Фэй дээр. FA дээр л үзээд алдыг авал Европод орно. Авч чадахгүй бол тэгээ иргэжил зүгээр сайхан Премьер Лиг дээр л тоглоно гэсэн. Яг тийм биш үү тий. Тийм л дээ. Одоо урагшлах найдвар байхгүй. Манчестер Сити Кристал Паласын нөхөн тоглолт дутуу байгаа. За онооны зөрүү 5 болсон. Нөхөн тоглолтондоо Сити хожлооч 2 болж орж ирнэ. За голын зөрүүгээр уралдах нь гэсэн чинь Сити өөрсдөө ингээд хоцорчлоо. Тийм. Гэтэ одоо ингээд Харж л байда, тий. Сити 4 тоглолттой Арсенал 3 тоглолт болт байна. Одоо тэгэл яг дууссан хонол дууссан. Яг ер нь 2 онооны зөрүүгээд ойлгочиход болно л доо тий. Чичээр Микел шиг өнөө Болоо 3 муу яваг байл шүү дээ. Одоо Вест Хэмтиг тоглолт бол тэнд бол Столжинг нөгөө нэг тий
хүл амьдралын зааг дээр байгаа юм шиг л тоглолт болно. Өөрсдөө унах гэж байгаа. West Ham бол амар тоглолт ч одоо хамаг юм гаргана шүү. West Ham амар тоглох уу? Тоглолтгүй байх. Тэгээд яг энэ юу яах вэ? Дундуур аврал явж байгаа баг бол бас Арсенал дээрс нэг одоо өнөөдөр тоглохоор бас өөр юм л. Арсенал ингээд аврагуудын лигийн сүүлийн 4 тоглолтынхоо 3 тоглолтын араас дандаа хожигдсон байгаа байхгүй. Шүгийн 8-2 тоглолтын араас хоёулаа хожигдсон юм л. тэгсэн. Лигтэй. Давхраас Арсеналыг судалж яд юм шүү дээ. Би сая тайлбарт нарах тасалсан. Тэгэхээр болоогүй. Ямар ч зүгээр одоо тэгээд яг зөв бүх юм нь одоо тэргүүлж байгаа багийн гарт байгаа гэж байгаа боловч яг ялангуяа Премьер Лиг шиг орчинд бол дууссан л дууслаа. Тэгээд West Ham-ыг хожиж магадгүй. За бараг ойлгомжтой болно. West Ham-ыг хожих юм бол 95 болно. Бараг 100 дөө. Хаашаа бэ? 5%. За дундаа игээд 97.5. 99 болгож ээжл яах юм уу? Тэгэхгүй л ханах юм уу? Болоогүй. Яа. Нэг юу хагаад та би энэ нөгөө нэг одоо ингэж тэмдэглэх юм. Арсеналын фанатууд энэ 100 одоо төрүүлээд энэ Улаанбаатар хотын дундуур парад марад хийх юм уу? Та одоо энэ дэр болоогүй гэж агчлаа. Дараагийн юм яриад байна. Ким Ил Сон шиг үг мөх хэлэх юм уу? Болоогүй. Одоо юу ч болж магадгүй. Хамгийн гол нь зүгээр энэ дэр нэг хоёр гой жишээ хуваалцах гэсэн. За 2011-ээс 12-ны үеэрэлд Манчестер Сити Премьер Лигт бол авраг болж исэн. Тэр аврагын цом яаж ирсэн бэ гэхээр тоглолтын 90 дээр нэмэх 4 дахь минутанд тоглолтын сүүлийн тоглохоор нэр тэр аврагын цом одоо Ситид ирж исэн. Агуэрогийн голоор. Тэрээс өмнө бол цом Сандерленд явах гэсэн шүү дээ. Яг явах гэсэн байхгүй. Борог замдаа явж исэн. Тэгээ тэр гол орснороо буцаад Манчестер гэдэг хотод цом үлдсэн, ирсэн. Тэгэхдээ эрэхтэй Этихад гэдэг цэнгэлт хөрөөлөлөө явсан. Тэгээд тоглолтын сүүлийн тоглохооноор сүүлийн секундэд тэр аврагын үе зай шийдэгдсэн. Ситигийн тэр аврагын цом тэгж ирсэн. Гэхдээ тэр чинь хоёулаа оноо тэнцүү өмгөний зөрүүний. Тийм. Тэгээд Ливерпул 30 жилийн дараах цомоос яаж авлаа тий? Бас л амаргүйсэн шүү дээ. Ковид гарцсан. Хизээ цом баяр тийм. Ливерпул 30 жил болж авсан юм уу? Тийм. Тэгээд парада хийж чадаагүй байж байгаа. Өнгөрсөн өдөр л хийсэн шүү. Тэгээ одоо ингээд Арсенал авраг одоо Премьер Лигт сүүлийн цом 2004 онд төрүүлсэд 22 жил болчлаа. Тэгээд энэ олон жилийн дараа ирж байгаа цом бол угаасаа тэгж амархан ирдэг юм биш байгаа байхгүй. Сүүлийн тойрог дээр л шийдэгдэх магадлал хамгийн өндөр бол байгаа даа. Тэгэхээр тэр болтол харж игээд байгаа тэр одоо давхад бол бас Манчестер Сити гэдэг баг л амархан биш болгоод байна л да Премьер Лиг төрүүлэхийг. Манчестер Сити байгаагүй бол бус багууд бол ээлжлэл сайхан төрүүлээд тэг явж явах байсан байгаа тий. Сити гэдэг баг л ерөөсө Премьер Лиг төрүүлнэ гэдэг бол эхлээд надтай уулзаараа гэдэг нь шүү дээ. Тэр чинь аюу хэцүү. Тэгээд гоё одоо улирлын одоо сүүлийн одоо 2-7 хоног гарan болвол үнэхээр одоо тий одоо хэнийг ч үүдэ хараггүй л болохоор байгаа тий. Тоглолт болгоно гэхдээ үнэхээр шансаатай байна. Ер нь одоо Манчестер Ситиг давж гараад Премьер Лиг төрүүлнэ гэдэг ч одоо ер нь хэцүү болжээ. Тий. Амаргүй юм байна. За хэдүүлээ завсарлаад орж ирэн дахиад 3 дугаар хэсэг байгаа шүү. Одоо нөгөөлөөс яг давах цаг нь уг нь бол болцсон байх хэрэгтэй байгаа юм л тий. Том даалгавар бүтээж байгаа шүү танах. За нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo-Home нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дээлгч юм. За нэвтрүүлгийн 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээр Европын бусад лигүүдийн талаар ярих болно. За эхлээд Европын тэмцээн буюу Аврагын лиг, Европа лиг, Конференц лигийн хагасгын хуваарийг нэг дор харцгаая. Өнөө шөнө Арсенал Атлетико эхний тоглолт 1-1-ээр өндөрлсөн. PSN 2 суугаар шууд амжуулагдана. Маргааш шөнө Bayern PSG PSN 2 суугаар гарна. 5-4-өөр PSG давуу байдал байгаа. За Баасан гарагч шилжигчүн бүх тоглолт тэг 3 цагаас PSN 1 2 3 4 суугуудаар Европа лигийн 2, Конференц лигийн 2 хагас. Ер нь бол Кристал Палас, Шахтер 2-оос бусд нь бол ер нь яаж ч магадгүй эвгүй юм болох гэдэг тийм ээ. Тэгээ Фрайбург талбай дээр, Астон Вилла талбай дээр, Страсбург талбай дээр Палас л одоо жоохон зай үүсгэж байгаа юм шүү дээ. Тийм. За ингээд ингэснээрээ эдгээр тоглолтууд энэ 7 хоног явагдсанараа одоо бидэнд Конференц лиг, Европа лиг, Аврагын лигийн финал эхэлж байна. Тийм ээ. Конференцийн финал Германы Лайпциг хотод, Европа лигийн финал Туркийн Стамбул хотод, Аврагын лигийн финал Унгарын Будапешт хотод тус явагдана. Ингээд ерөөсөө 3 хон. Чи Будапешт очиж үзэх үү? Очино. Явлаа. Гоё. За одоо харин нөгөө эхнээс хэлсэн шиг Аврагын лигийн 5 дахь хэрэг. За өнгөрсөн 7 хоногт энийг харуулж исэн.
Тэг өнгөрсөн 7 хоног Атлетико тэнцээд Райо хожсон. Германы Байерн Фрайбург хоёул хожигдсон. Тий. Тэгэхээр жаахан зай авсан шүү. Ямар нэгэн оноо нэмэгдэж авалгүйгээр 5 орно гэсэн үг юм уу? Яг энэ 7 хоногийн тоглолтуудаас нэлээд шалтгаална. тий. Германы өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ харсан өснөгт Германых 148,500 байсан хിവэр байж байгаа. Хоёулаа хожигдсон учраас. Испаних болохоор 171,250 байсан 174 болж нэмэгдсэн. За энэ дээр Англи бол мэдээж бас ингэ нэмэгдээ Кристал Палас хожиж байгаа юм. Арсенал тэнцэж байгаа юм. Ноттингем хожиж байгаа юм. Тэгвэл Астон Вилла хожиж байгаа юм. Гэх мэтлээ. Одоо цаан чинь Реал Битис ингээд алгаа өрөөл байж байна. Тий. 5 төвж байгаа. За бид нар ч одоо авалгуудад орхон гэдэг. Тийм байх. Тий. Португалаас Брага хоцсон. Италиас ямар нэгэн баг үлдээгүй. Францаас Парис Сен-Жермен хожсон. Страсбург болсон. Страсбург бас байж Бас яваад байгаа. Тэгэхээр Италийнхаа баг урд орох гэдэг юм уу? Италийн Арайг үзгүй баха. Арайг үзгүй нэг хоёлаа хожчихвол бас юмыг ажиг. багийн тэнгуүтэй гол нь ирэх болж байгаа дундаж болохоор бас хол юм байна. Хол юм байна. Тэгэхээр ерөнхийдөө Испани магадлал өнгөрсөн 7 хоног чинь 1270 80 орчим байсан юм уу та. Тэр нь ингээ улам холдсон байна. Тэгэхээр ер нь Битис алгаа улам илүү ширүүх хүн хийсэн баха. За ер нь бол энэ 6 том улсын лигдэл ер нь гол асуудлууд яваад байна те. Тэгээд энэ одоо 7-х нь баг Нидерландын лиг үү? Тэгэх бах. Тэгээд Сая нөгөө Аякс юу хоёр чинь PSV Eindhoven хоёр ч өстэй том дулалдаа хийсэн байл шүү дээ өнгөрсөн 7 хоногт. бөө юм яасан бэлээ. Тоглолт эхлээл гол орсон байлоо. Гэхдээ тийм тэгээд Аякс нь 2-2-оор тэтчихлээ. Энэ тоонч тэгтээ болцлоо хангацсан шүү. Хангацсан болцтой. Шотландын лигс амар юм болж илээ. Зүгээр хачир болж хэлэхэд Нөгөө нэг сүүлийн 6. Тий. Хартс өнгөрсөн шөнө 5 голын зүрхтэй үр дүнг нь хараа. Ер нь баг ойлгомжтой шахах юм байна лээ. За хэдүүлээ дараагийн юм ярьж байгаа хооронд би харж бай. Төрүүлэх нь. Гүйж хоёр топтойгоо хоёулантай тоглолт өгсөн байсан. Нэг тоглолт үлдсэн юм шүү. Тэгээ 3 онооны зүрх авцсан гэж харсан байна. Нөгөө дээд 6 гэж хуваагддаг. Дээд 6 хоорондоо 5 тоглох байхгүй. 5 тоглохоос дөнгөж ихний 2 хийсэн байхгүй. Тэ 3 тоглолттой. За Германы Бундслиг. Германы Бундслигт бас Европын тэмцээний өрсөлдөөн аврагуудын лиг одоо ингээд Германаас 5 биш 4 орох гэж байгаа нөхцөлд энэ хоёр хоорондоо тоглосон. Адилхан оноотой явжсэн хоёр. Адилхан оноотой хоёр. Хоцсон нь ерөнхийдөө аврагуудын лигийн байрлал орох байсан. Яг л тэнцээд хуваагаад дуусчихжээ тий. Гэхдээ яг нөгөө удирдлагын эхнээс Штутгарт сайн байсан. Хофенхайм удирдлагын 2 дугаар хагас сайн байсан. Тэгснэ Хофенхаймд хөсгөл рүү буцаж нэг дахиад ингээд ижлж. Нөгөө энэ Хофенхаймын нөгөө манай Хорват Крамарич манай энэ сая тайлбар өгч тэ. Хофенхаймын бүх цаг үеийн мөргөн буучулсан гэх шиг боллоо шүү. Даараа тэгж байгаа хаа. Крамарич. Андре Крамарич энэ жил дэлхийн аваргаар харна Хорватын шигшээд. Сүүлийн дэлхийн аврагтаар тоглолтонд Крамарич баг тий. Тэгэх бах. Одоо 32 морьтой юу. Тий. Энэ удирдлагаар болоод хэцүү тоглолтын сэлгэнээс тоглож илээ. Крамарич тэгэл 10 гол хийчих юм да. Демирович Найдвартай 10 гол болов. Одоо Бундслигтойгоо тоглогчдоос Байерны эсрэг хамгийн олон гол хийсэн тоглогч гэдэг юм лээ. Оо за. Англи руу ирэх гэж байгаад тэгээд Герман явсан шүү дээ. Тэгэл Хофенхаймд мөнгөрчлөө тий. Тэглээ. Листерт нэг ирлээ. Нэг ирсэн. Лестер төрүүлдэг жил нь сэлгээнд байсан. Тэг бас цомтой биш Англи. Төрүүлдэг үлөө дараад удирдал нь үлээ. Төрүүлдэг тэгээд дундуур нь юу Зээлэр. тий. Тэгээд өөр баг байна. Шинжи Оказаки чинь дөрүүлдэг дээр нь байгаа байсан. Байлгүй яах вэ? Гарааны тоглогч. Тийм шүү дээ. Оказаки хараа ажил хийж өгнө. Варди голыг нь хийж өгнө. За ингээд ерөнхийдөө тун эвгүй нөхцөл байдлаас эргэж барьснаар Хофенхайм барьснаар 3-3 болгож өөрсдөө яасан гэхүү одоо Штутгартыг хорлсон гэхүү хэдүүлээ хүслэгтийг харцгаая. За 3 баг адилхан 58 оноотой байх хэвээр. 58 оноотой 3 баг байж байна. Ливеркузен, Штутгарт, Хофенхайм. За хойшоогоо бол нөх одоо дөхөн гэсэн найдвар уусаа байхгүй. Хоёрхан тойрог үлдсэн тий. Тэгээ сая тэр Хайднайн Байерны уг нь хожицсан болов шүү дээ. Нотлын 3 бас алаа болгочихсон юм. Тийм байна. 3-2-оор хожиж дуусж байгаа газар Олизе авчиж игээд Бүр эзэн эрдээ нэг баг 10 байна. 2 оноо. Шууган чарах гоё юм шиг. Энэ Фрайбург одоо 7-д явж штэ. Тэгээд юунд Европод төрүүлчихвэл Чи аврагын лиг Бундслиг 5 баг орно. Тий. Баг хэрвээ Бундслиг 5 6 ч боломж байна гэсэн үг шүү дээ. Фрайбург төрүүлчих юм бол 6 баг орно шүү. Тий. За Вольсбург бол доотлоос дооруу Шалке төрүүлсэн юм ба штэ. Тэгсэн.
гэсэн. Тэнгүүд Wolfsburg ч одоо доороос 3-т орсон багтай тоглоно. Тэгээд плей-офф. Тий. Одоо Wolfsburg Сан Паулийн хоёр сүүлийн төрөгт хоронд байгаа. Өө тийм үү? Тий. 34 төрөлт. Йоо. Тэр их гоё. Манай Werder ёо. Одоо Бундслигийн 2-р Бундслигт Хановер 58 оноотой. Хоёрт явж байна уу? 3-т явж байгаа. Плей-офф юм байна. Хоёрт юу вэ? Хоёрт Elversberg. Наад нэг багчин чаваас нэг топ 4 5 даа яваал гэх юм. Плей-офф Тэгээ олон ойрхон юм байна л да. 59 58 58 гэдэг. За мэдээж Хановер бол түүхтэй баг. Тэгээ Европа лиг хүртэл тоглодог байсан шүү дээ. Тийм баг. Schalke бол мэдээж хэрэг том баг байсан. Энэ хоёр дахь баг гэж хэлбэдэггүй байна да. Elversberg тий. Elversberg. Наа чи нодлон плей-офф хийсэн шүү дээ. Тий. Тэгээ гарч чадаагүй. Энд чинь бүр 3-р лиг 22 онд 3-р төвшөнд тоглож байсан баг шүү дээ. 4-р төвшөнд. Тийм баг. Тийм байна. Стам битгэхгүй. За, Бундслиг бол ингэсэн. Дараа нь Испани ла лиг. Барселона энэ жил парад хийх юм уу? Эл Класико энэ бүтэн сайн. Тий. Энэ амралтын өдөр байгаа. Тэгээд Кампнауда аваргын цомоо Реалигаа хожиж авах гээд байгаа маа та. Юу тэнцчил болно л та уулна. Тэг бүр хожих гээд байгаа юм шиг бүр. Реалиг хожиж аварга аавна гэдэг. Хожих байхгүй гэдэг. Хожих нэг юм юу вэ гэхээр нэг 100 онооны нэг юм багаад байгаа. Одоо 12 оноо яг 100 очих гээд тийм. Рекорд шүү дээ 100 оноо чаа. 100 оноо төрсөн 3 дахь болох гээд тийм. 12 оны Мориньогийн Реал, 13 оны Тито Виллановагийн Барса хоёр. 101-тэй байдаг л өдөр чинь. Хоёлаа 100. 100. Тэрийг яг давтах боломж байна. Давтах боломж. Одоо 10 дараа л очсон байгаа л ихтэй. Тэгээ Реал л байна да дөлдөж байгаа тоглолтууд бас тэгтээ бас болоогүй. За Барсагийнхан парад хийх юм уу? Парад лээд байгаа даа. Парад одоохондоо сурахгүй байна. Одоо сүүлийн 4 жилийн 3-т нэрэн төрүүлж байгаа болохоор нэг сонирн биш байгаа л. Яа, сонирн биш үү? Хийх газар бол одоо давтагдаад байна гэж ах шиг. За. Өчтөр шөнө Севиа Сосидадыг хожиж оног хүсээс нэг жоохон дэвшлээ. 18 дэвсэн 17-оор орж ирсэн. За тэр хойтлын хэд бол ястаа сайхан юм. Овидо бол Ирж ин дөө. 12 дугаа 39 оноотой 18 дугаа 36 оноотой 3 онооны хооронд байж гин. Овидо бол шийдсэн байх тий. Овидо бол цагаанд гарсан. За Битисийн далгаа үрж байна. Битис орчих юм бол Селта Европа лиг рүүгээд Хетафе юм уу Билбао конференцээр орох боломжтой байж байна. Манай Sociedad энэ тэр дундуур чимээгүй байждаг баг болчлоо. Удирлынхний ахс муу байсан юм уу? Үнэхээр муу бас тий. Одоо энэ нэг Матрацагийн дасгалжуулагч ирсэн байгаа. Энд чинь цом мом мөргөж тус. Матерацыг нь үү? Америк тий. Тий Америк. Америкт суулж. Зүгээр математикийн шинжилгээ ухаанаар юу төгссөн энтер гэдэг чил Америкт. Америкт суулж болох шүү дээ. Тэгээд нөгөө нэг Европын топ 5 лигт цом өргөсөн хамгийн анхны Америк тасгалжуулагч болсон. Тийм гэсэн. Өмнө өөр нэг ч Америк одоо хүн одоо Европын топ 5 лигт бол цом өргөж өгөөг юм байлээ л дээ. Тийм бах уу. Тасгалжуулагчийн хувьд. Ромагийн тасгалжуулагч чинь тэгээ нэг 4 5 3 дугаар маань аврагын лиг л орж ирсэн баг тий. Ялаа. Аврагын лиг л орж ирсэн биз тий. Боб Брэдли ч Фулхэм төлөө, Болтон төлөө. Би одоо Боб Брэдли, Брюс Арена хоёрыг л санаж байна. Америк тасгалжуулагч гэдэг. Өөр мэдгүй. Джесси Марш Джесси Марш ажиллаж байсан тий. Брайтон дэсэн. За Испани ла лиг бол ингээд ерөнхийдөө Барса төрүүлсэн тий. За Италийн Сери А. Барса 99% багаас тий. Тий. За Италийн Сери А сая тодорхойллоо. 21 гэсгүй дээ. Интернационал өргөлөө. баг 82 оноотой одоогийн байдлаар одоо ингээд Скудеттог өргөхөр боллоо. 21-т. Милан 19-т байгаа хаа. Миланаас ингээд олдчихлоо шүү. Тэглээ тий. Наполи одоо уг нь бол сайхан төрөө авсан шүү дээ сая сүүлийн ойрхон 2 дөрвөлтэй. Сүүлийн 3 жил 2 Энэ жил ч гэсэн боломж байсан. Сая сүүлийн тоглолтуудыг үнэхээр муу хэлээ Наполи. Хавар их суулаа да. Он гараал Наполи их суулаа гэж. Аталанта бүр суугаа Лацио 2 бүр тэгж суугаад тахтай яг. 4-5-6-гийн 3 ер нь энэ байраараа явах уу яг л. Тэр харин ихээгүй. Өчтөр Рома харин Фиорентинаг хожоод Комогоос 5 дугаар байрыг авчихсан. Тийш гараад. Комо харин 6-аар орчлоо. Аталанта бол Комо бол одоо чинь конференц ч юм уу эсвэл Европод тоглох зүгээр үстэй. Жишээлтэй. Бас нэг тийм Гарч ирээд хоёр дахь хүлээлнэ шүү дээ. тий Европын тэмцээнийг бол багаас нь амталсан дээ. Сескас Мундаг байгаа шүү дээ. Сеск толгойтой юм байна уу? Тэгээ Венг нэг өвөөс их сурсан л гэж сүүлийн их юм яриад. Зүгээр одоо ингэж бодлоо. Одоо эхний Бруно Фернандес эвдэх гээд байгаа энэ Премьер лигийн гоолын дамжуулалтыг чинь эхний 5 дотор Цеск байж байгаа шүү дээ. Тий. 18-тай байдаг лөө дээ. Тий. Озил байж байгаа, Бройн байж байгаа, Анри байж байгаа. Тэгээд энэ Бруно Фернандес тэгэл Цеск байж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь талбайг харж байгаа шүү дээ.
ЦСКА нь ирээдүйд нэг Барса ч юм Арсенал руу бас явж мэн. Челсидээ ч гэсэн нэг ирэх бахал гэж би боддتي. Ер нь бол тасалжуулагчийнхаа замналт. Тий. Урт зам биш тий ССК. Мундаг юм байна. Үнэхээр мундаг юм байна. Одоо нэг Комог аваад ингэж доороос нь босгоод тий одоо Сериал лигт ингэ 6-ад ингэ явуулаад аврагын лиг ирэх авч магадгүй нэг гэдэг бол Авьяастай бөгөөд өгдөлтэй байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй тий. Хамгийн туршлагатай тоглогч гэдэг ах юм баг байхгүй мөлий. Байхгүй. Нико Пас гэж үнэхээр гайхамшиг байна л да. Цэвэр тасгалжуулагчийн хөдөлмөр л дөө. Энэ одоо Комог амжилт бол яг мэдээж менежмент нь сайн ажиллаж байгаа. Тэгээ талбай дээрх үр дүнг бол тэгэл өөр ССК-с өөр хүн байсан бол ингэж авахгүй л. Пасыг бол энэ 100 буцаагаад авах гэж хэлж шүү дээ. 11 саяар. Тэнд гоё грек товтлогч байгаа. Луикас л үү. Юун дээр саяны Сериагийн тойрогч ямар гоолгүй тойрог вэ? Тийм ээ. Өчигдрийн шөнийн 2 тоглолт яг уу яаж байгаа юм? Тэрнээс өмнө 8 тоглолт болчихж байгаа шүү дээ. 8 тоглолтод 11 гол орсон уртаашаа. 3 тоглолт 0-0-оор. Комо Наполи 0-0 байсан тий. Тий. Лацио арай гэж нэг 2-1-ээр хоцсон Германесыг. Тэгсэн. Тэгээд Кристиан Киву ирсэн шууд эхний улиралтаа дебют улиралтаа шууд Скудетто өргөсөн 5 дахь тасгалжуулагч болж байгаа юм байна. Хамгийн сүүлийнх нь Жозе Морины 2008-аас 9 он улиралд Интерт ирээд Скудетто өргөжсэн. Тэрнээс хойш байхгүй юм уу? Яг анхны улиралтаа. Анхны улиралтаа өргөсөн тохиол байхгүй юм. Конте юу лээ? Контегийн Наполи. Өнгөрсөн улирал юу? Тий. Антонио Конте. Яг тухайн Эсвэл юу юм болов? Багтаа юм болов? За миний бүр юу маа энэ нь Наполид байлуу Конте ч. Тий. Тэгсэн. За, юун дээр байгаа? Маркос Тюран бас 13 гол. Дор хаяж 13 гол 3 улирал дараалалд оруулж байна. Ер нь бол Интертэй их зохиод байх шүү. Ди Марко ч голын дамжуулалт нь бас рекорд өвтсөн шүү дээ. 18 болцсон. 18-19 болцсон шүү. Тий. 17. Сериагийн рекорд 17. Тий. Тэгээд юу бол ямарсан Кристиан Кью ирсэн даалгавар бол биелүүллээ хангалттай тий. Сериалигт бол дахин төрүүлүүллээ. Тэгээд Кристиан Кью ирэхэд бол бас юу үлээ гэдэг маш их хэрэгэлзээ байсан шүү дээ. сон сонголт тий бас. Тийм Кристиан Кью Румын хүн. Тийм. Тэгээд яг мэдээж Интерийн домог сериалигт бол бас үнэхээр бас мундаг төрүүлсэн тоглогч. Тийм. Тэгээд гихтээ одоо ингээ унж явж байгаа Интерийг Кристиан Кью аваад дахин авраг болгоно гिजүү гэдэг асуултын тэмдэг бол нэлээд хүчтэй байсан шүү дээ. Том байсан. Одоо Италийн жигшээ бол болиулж байна. Симони Инзаги ирчээсэ тий. Симоне Инзаги ч одоо өнгөрсөн жил одоо Интерийг тасалжуулж байгаад аврагуудын лигт тим анган явж байгаад мултарч байгаа шүү дээ. Тэгээ сериаликт төрүүлээгүй. Пенал дээр 5. Тэгээд араб яваад гэж байгаа шүү дээ. За дараа нь юу вэ? Аль би хуучин юуруугаа Словакийн дээдлийг. Словакийн дээдлийг. За энэ ч гоё болсон шүү манайхаа. Тэрнчин Франчин Камар. Тэ Эренчин гэж нэг баг байдаг. Словакийн дээдлийг тэгээд К Омарно гэж. За ингээд Словакийн дээдлийг нь тоглож шүү дээ энэ одоо. Словакийн дээдлийг чи 12 багтаа гэдэг. Комарно ч бас нэг жоохон доошоо унах гэдэг юм уу? Тий одоо энэ Дотлын 6 нь ингээд их гоё системтэй. Дотлын 6-гийнхаа төрүүлсэн баг нь бүр конференц ирэх авдаг. Сүүлийн баг нь ундаг. Тэгэхээр одоо нэг бол Европын тэмцээнд орно, нэг бол унана гэсэн. За ингээд нэг харьцаатай тэнцэж яваад шүүгчийн мэдлийн цагт Пут Багдын гамба ирмэн. гарных нь доод онсон байгаа тийм. Тэр гаранд нь оноод доошоо унаад. Ажлын гол. Энэ тэгээд энэ гоолороо Ажиллаа шүү. одоо 12 дугаар байрнаас нэгсэнд 11 руу орж иж байгаа. Тэгэхээр сүүлийн баг шууд доошоо нь сүүлээс 2 дахь баг бол плей-офф. Тэгэхээр Плей-офф болж байгаа юм одоо. Тий. Ачаахын байрлал орж ирж байгаа. Дахиад бурхан минь ээ. Дахиад 2 3 тоглох байсан. 2 тоглолт байгаа. 2 тоглолтын нэг нь болохоор юу байсан? Одоо тэр доошоо нь орцсон, сүүлийн байрлал унтсан байгаа баг эсрэг байгаа. Тэр багтаа хамгийн сүүлд хийсэн тоглолтын дээр Гамбаяр гол хийсэн. Тэгэхээр ер нь бол дахиад одоо дахиач байраад иш ахуулах болно. Өнгөрсөн жил чинь бүр нөгөө конференцийн ирэх авахд их ойрхон байсан шүү дээ. Энэ жил бол арай холох шиг байна. Явч дээдлэгтэй л үлдэх хэвээр. Комарно гэж нь дээдлэгийнхаа доотлын лигт байхад нь Гамбаяр очиж ирсэн биз дээ. Тийм тэгээд дээшээ цуг гарч ирсэн биз дээ. Одоо ч баг 3 дахь хөлрөл нь уу тий. Тий 2 дахь хуулирлаа. Тийм. Гэхдээ бас энэ дээдлигтээ бас энэ Комарно баг нь бас үлдчих гээд л байнгын л тий. Эхний 6 руу ер нь орохгүй юм тий. Тэр 2 дахь 6 дотор л үзээд байх юм тий. Дөнгөж төвшиж гарч ирсэн болохоор тэгээд юу л баг. Яа манай Гамбаяр ингээ өргөжлүүл ингээ түүх бүтээсээр байна гэж тий. Гол хийсээр чухал үед клач болтой гэж. За баяр үргэлээ Гамбаяртай мэдээж. За дараагийн удаан хүлээсэн болон маань иргэн ирж байна. Бидэнд залуу ясныг тодруулж өгөөч. Яг талантаар дэлхийн аваргаар одоо гялзаж магадгүй нэгэн залууг бол онцоллоо. Тэгээд
За Алжирийн одоо хөлбөмбөг бол дэлхийд алдар суутус олон тоглогчтой мөн бас Алжир гаралтай мундаг олон тоглогчд байна тийм ээ. Зизүү. За ингээд хамгийн том төлөөлөл нь бол мэдээж одоо агуу Зинедин Зидан байдгаа тий. За ингээд Ибрахим Маза гээд Алжир залууг онцллоо. Энэ үйлдэл Баер Ливеркузен клуб тоглож байгаа. Энэ өнгөрсөн 7 дугаар сард байна уу да. Баер Ливеркузен ийм хүү авчлаа гэж мэдээ гарч ирсэн юм аа. Тэгэд хэнийг авчваа гээд энэ ч одоо Флорен Вирц ирж одоо яваад одоо Вирцийн дамжааны хүл ирэх байлгүүдээ гээд хүлээлт бол байсан шүү дээ тий. За тухайн үед бол Ибрахим Мазаг бол сонгосон. Улирлын эхний 2 сар дээр бол төдийлөн нэг айхтар анзаарагдаагүй. Тэгээд үнэхээр явж чангарсан Ибрахим Маза бол явж чангарсан. Явж чангарсараа хаад одоо Баер Ливеркузений одоо гол тоглооны түлхүүр тоглогчдын нэг бол зүй ёсороод ингээ болоод эхэлжээ. За ингээ бүүнцлэгт оруулсныг голыг нас харуулж байна. За Ибрахим Маза ямар байрал тоглодог гэхээр тоглооны чиглэлийн хагас хамгаалагч. Мөн хагас хамгаалтын байрлалын бод аль ч одоо байралд бол ингээ тоглох бололцоотой гэж одоо үздэм байл одоо төвийн хагас хамгаалт одоо бокс то бокс дээр тоглодог. Гэхдээ ер нь хамгийн зөвхөн байрал бол 10 тамирын байрлал. За тэгээд Ибрахим Маза өөрөө юутай Алжир болон Вьетнам одоо аав ээж одоо эмээ өвөртэй ийм одоо хүүхэд тэгээд Германы паспорттай, Алжирийн паспорттай. Тэг Германы одоо насны одоо эдэрчүүд болон залуучуудын шгшээ баг тоглож байгаад 2024 оны төгсгөлөөр Алжирийн шгшээ баг тоглох сонголтыг хийсэн. За ингээ Африкийн цомын тэмцээнд одоо амжилттай тоглосон. За тэрнээс хойш Алжирийн шгшээ багийн одоо тоглохооны гол түлхүүр тоглогчдын нэг болсон. За тэгээд Ибрахим Маза одоо Алжир одоо гаралтай. Тэгээд Алжирийн шгшээдээ тоглож байгаа хүн учраас түүнийг Зинедин Зидан мэт одоо тий уран тасаг тоглолттой юм аа гэж одоо Бундслигийн одоо шинжээчд бол магтан болол бицээр байгаа маа гэж. Тэгээд энэ үйлрэлт бол Баер Ливеркузенд одоо ямар хуу тоглох юм болдог гэсэн хүлээлт бол тодорхой хэмжээнд бол байсан. Тэр хүлээлтийг бол ингээд давж байгаа. За ингээд Алжирийн шгшээ багтай хамт одоо ингээд гэмтэл бэртэл болон бусад асуудал одоо үйлрлийн төгсөөл тохиолдчихгүй бол дэлхийн аваргаар бол тоглоно. Тэгээд дэлхийн аваргаар бол Алжирийн шгшээ багийнхаа гарааны бүрэлдэхүүн бол хангалттай ингээ гараад ингээ тоглож хол хүлээлттэй бол ингээ байж байгаа. Тэгээд Алжирийн шгшээ дэлхийн аваргад бол үе орж ирэхээр их айхтар сайн тоглодог. Энэ жил ч гэсэн нэлээд дээшээ цойлж мэдэх багуудын тоонд бол битүү мордын тоонд бол Алжирийн шгшээ нэрлэгдэж байгаа. Яг нэг 14 онд Германыг аваа залангаа алдсан шүү дээ шүгэ 16 дээр тий. Тэгэд яг орж ирэхээр их айхтар тоглодог. Цаг сонгодог болов. Тэр цаг сонгодог. Тэгэхээр энэ жил 26 оноос Алжирийн шгшээ дээшээ бас явж магадгүй. Тэгээ хэрвээ явах юм бол бас гол тоглогчдын нэг бол Ибрахим Маза бол байж таарна. За Ибрахим Маза дэлхийн аваргаар гялалцах юм бол за Бундслигийн бусад акулууд буюу одоо Дортмунд нь байна уу, хин нь байна те Байерн нь анхаарлаа сандуулж байгаа. Мөн бас одоо Премьер лигээс бол Герман засгалжуулагчтай Багас буюу одоо те Марко Розе одоо ирээд сонирхож магадгүй гэсэн мэдээллүүд бол гарсан бол байна лээ гэж. За ингээд энэ тал бүрийн одоо авьяастай ийм одоо тоглолт нь үнэхээр гоё уран тоглолтог ийм одоо хүү байлээ Ибрахим Маза. Тэгээд энэ жил бол 20 нас гарч байгаа. Энэ залууг бол ингээ онцлолоо. Ингээ дэлхийн аваргаар бүгдээрээ ингээ Ибрахим Маза яаж тоглох юм ингээ хүлээгээд байж яа гэж. Алжир Махрез Алжиртай байгаа. Тийм байгаа. Тий. Тэгээд Алжирийн шгшээс нэлээд айтах үзэж магадгүй байгаа шүү. Юу нэ Мазаг би харин бичлэгнүүдийн тоглолтыг үзсэн ч гэж бодлоо яриад байна. Бичлэгнүүдийг харсан чинь нэрэл ёстой нэг янзын бол байлиг шүү. Тэр уран бөмбөгөө алдахгүй тий зүтгэлтэй. Тэгээд яаж ч тийм одоо сайн ингээ биеийн анатомыг харахаар нэг тийм айхтар бахин биш туйхан хэрнээ ямар ч гоё уран тоглолтгийг гэж харж илаа. За дуусах байлээ. Дуусхий цаг манд гитэрч гисэн явж байна. За та гуравтаа маш их баярлалаа. Өнөө шөнөөс эхлээд аврагууд лигийн хагас шишний хариу тоглолтууд хүлээж байгаа. Тэгээд Баасан гараг шилжигчэн Европа лиг конференц лиг хагас гişээ. Тэгээд л ерөөсөө бидэнд Европын тэмцээний хувьд бол финал үлдэж байна. Лигийн тоглолтууд мэдээж явдгаараа явна. Премьер лигийн 36 дугаар тойрог, Бундслигийн 33 дугаар тойргийн тоглолтууд энэ 7 хоногт шууд дамжуулагдсан хүрнэ. Юу ч FA финалч хийцээ. 5 сарын 16. Дараа 7 хоногт юм байна. За. Тэгээд та гуравтаа маш их баярлалаа. Хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч WooHome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эх 7 хоногт энэ үлрэлийн 39 дахь дугаараараа эргээд уулзах болно. Зөвштэй. Баяр та.